шүүлж. Энд яарчгүй байна. Жуутан хурд удаан. Одоо тэр энд дээр дарж болохгүй шүү чи. Зарай хийж болно. Болсон болов хийлээ. Дуушлахлаас би нөр олчихгүй. Шаарч байна. Бодсон тий? Тийм байна. Оо ёо. За тэр хүнээ зөвхөн цуглуулъя. Энээс яваад байна уу? Энээс явж байгаа юм чи. Би чиний компьютер өөрөө явж байгаа гэж бодож байгаа. Тийм шүү хаадах юм. Тий. Чиний өөрөө явж байгаа. Асуудалтай болсон юм шиг. Би энийг бол гэмтсэн гэж ойлгож байгаа шүү. Тэгэхээр дуун чанга шүү. Би энийг бол гэмтсэн гэж ойлгож байгаа шүү. За, Энээс биш юм. Компьютерээс юм. компьютерс явж байгаа. Энэ гэмтчлэг надад чинь. За. Компьютерс явж байгаа. Энэ гэмтчлэг надад чинь. Тамгаас уншуулж одноо тамга уншуул нөгөө зааврынхаа дагуу уншуулна. Тамгаас уншуулж одноо тамга уншуул нөгөө зааврынхаа дагуу чинь. Тойл юм. За хүн судралаа. За тэгээ. Давхар тавьчих юм өөр дээрээ. За хүмүүсийн тодор минут хүртэл тэрийг хэдэн минут хүлээнэ. Яг болчихтой. Сайн минь мөг өгсаа гэж. Сайн байна уу? Симпат. Энийг ихтэй үзүүлэлтээр болчихсон байна уу? Бидэд нөгөө хэрэндээ хичээл нөгөө юмасаа базаагаад ирдэг. Тэгсэн чинь нөгөө Болтон дээр алдаа. энийгээ нөгөө наашин цаашин торон тэгжүүлжээд ард талд нь гэмтэл очруулсан юм байна. Ерөөсөө болохгүй. Тэгээ тэрний хоочрыг болохгүй. За 25 орж ирсэн байна. За явах уу? Яаж вэ? Одоо би слайд байна. За өнөөдөр сургалтаар хичээлээр элгийн тухай орох гэж байгаа. За элгийн өвчлөл бол Монгол манай оронд за элгийн хамтран манай орон Азад хоёрт ордог. Аз гэдэг чинь юу гэсэн үг вэ те? Азад хоёрт. Аз тэдүү бас байгаа билээ. Хэдэн сая хүн байгаа билээ. Тийм шүү дээ. Тэрний хувьд ордог гэхэр чинь элгийн өвчлөл маш өндөртэй орон байхгүй. Тэгээд дээрэс нь элгийн өвчлөл дундаа элгийн хавдар өндөр. Манай улс чинь тэргэлэг 5-аар 1-нд ордог. Хавдар болоод элгийн хавдрын өвчлөл чи чанга ярих байхаа. Тийм үү. Одоо нь хөдөө юу юм чинь. Гоноошлуулж л та ялаа. Тэгэхээр чи тэр аюу ойрхон болно. Тийм үү. Тэгэхээр дууга чангална. Би одоо дуу гэж хүндэсрээ чанга ярьж сурж байгаа ш. Дэлхийд хайрч. Нэлээд чанга ярьж сурж байгаа шүү би. За тэгэхээр элгийн өвчлөл өндөр ороо. За тэгэнгүүт энэ дээр өөрөө мэдлгүй элгийн өвчлөлүүд гэдэг тохиолдол маш их гардаг.
Манай хүмүүсийн дунд. За яг хөө бидний нөгөө элэг гэдэг бол эхлээд хэдүүлээ танилцахад бол энэ махан бие дотор байгаа цул эрхтнээс уушиг элэг хоёр. За ялангуяа элгийг хамгийн том цул эрхтэн гэж үздэг. Яагаад тэгэхээр элэг маш их олон үүрийг ганцаараа явуулдаг. За нөгөө гормоны чинь хоргоожуулна. Нөгөө гормон дэрэг дотор бэлгийн гормоноос гадна нөгөө стрессийн гормон, нөгөө бусад ялгарч байгаа энэ тайвшруулдаг гормонууд, нойрны гормонууд бүгд оролцож байгаа. Эднэрийн хэрэгцээгүйг хэтэрхий их ялгаруулчих юм бол тэрийг нь баланслах нь элэг. Хэтэрхий бага ялгаруулчих юм бол бас бага байна гэж мэдээлэл өгдөг нь элэг. Дээрээс нь нөгөө цусны дотор байгаа эрдэсийн хэмжээ, цусны дотор байгаа витаминуудыг хадгалах нөөц газар нь элэг болдог. Бодис сүлцэн 300 гаруй төрлийн ургалын элэг ангаараа явуулж байгаа эрхтэн баггүй юу. Тэгэхээр энэ эрхтэн дээр тал бүрээс нь янз бүрийн байдлаар маш их өөрчлөлтүүд орж ирээд байна. За тэгэхээр өнөөдөр бол нөгөө элэг яагаад өвдөд байгаа юм? Буцаагаад элгэнд зүйл өвдгöd байгаа юм бол өөрчлөлтүүд бас ямар эдисийг сэргээж болох юм бэ гэдгийг тайлбарлах гэж байна. Тэгэхээр элэг бол махан бие дээр бол элэг өөрөө модон махбодтой эрхтэн. Модон махбодтой эрхтэн буюу одоо ингээд 5 махбодын онлоор нь ингээд эрд эрхтнүүдийг хуваачхаар бүгдээрээ л ямар нэг махбод руу шилжиж байгаа шүү дээ, тий. Гэхдээ хэдүүлээ махан бие дээр элэг гэдэг бол нэлийн том эрхтэн энэ хэвлий дотор өрцний яг доор байж байгаа. За тэгэхээр энэ дээр элгэн дээр эхлээд юу талаас яриа. Манай монголчуудад байдаг бол нөгөө тийм модон махбодтой гэдэг элгийнхаа үндсэн бүтцээс төрүүл яриа, тий. За тэгэхээр эхлээд нөгөө модон махбод гэдэг ойлголтоо зөв ойлгоод авчээ л да. Зөв ойлгож явах. Дэлгэрүүлээд ойлгоод авчээ. Тэгэхээр нөгөө модон махбод гэдэг одоо элгийг яг задлаад үзэх юм дотор мод давмгаа байх нь ч юу ах вэ тийм. Тэгэхээр Монгол өвгдээцүүд энэ 5 махбодын онолыг хийхдээ байгаль дэлхийнхэн 5 махбодын онолоор түшиглэж хийсэн байна. Тэгээ байгаль дэлхийнхаа 5 махбодын онолыг эхлээд ойлгоё. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр байгалийн шинжилгээ ухаанд модон махбод буюу одоо уламжлалт хангах ухаанаар модон махбод нэрлээд байгаа байгаль дэлхий дээр бол энэ модон махбод шууд юундээ хариалгаж байгаа. Савдаг твдээ буюу савдаг твд дотроо шим мандал гэдэг амьгт нь хариалгаж байгаа. Шим мандал. Тэгэхээр шим мандал гэдэгт юу орох вэ? Хөрш шороо нь өөрөө тэр чигээрээ орно. Дээрээс нь тэр хөрш шороо дотор ургаж байгаа өвс ургамал үндэстэйгээ юутай эцэг мод навчтайгаа орно. Дахиад дээрээс нь хөрш шороо гэдэг ангилал юу багтахлаар хөрш шороон дотор байгаа хор ням бактерийг устгаж байгаа. Хөрш шороон дотор ирж байгаа ох эрчмүүдийг тосож авч байгаа. Чигийг тогтоож байгаа. Бусад хэрэгтэй эрдэсүүдийг буюу ашигтай бактери гэж нэрлэдэг. За эрдэсүүдийг тогтоож байгаа, тоосонцруудыг тогтоож байгаа бичил олон амьд багтана. За тэгээд дээр нь нөгөө нэг өв сургамлчин тэрчгтэй багтж байгаа. Тэгж ойлгоо шүү. За тэгэхээр нөгөө ургамал гэхээр байгалийн шинжилгээ ухаанаар ургамлчин зөвхөн нөгөө юу хэд амьлагд чинь усан дургадаг ургамал. Ус ихтэй байж ад усан махбод дотроо гэхдээ усан дотор тоосонцор байгаа. Тийм учраас тэр нөгөө 5 махбод тавуулаа усан дотор байгаа учраас ургаж байгаа. Яагаад гэвэл шим мандал өөр 5 махбодын ох эрчим дунд цогцсонд нь ургадаг. За тэгэнгүүт нөгөө усны ургамал орчин хуурай газар буюу их газрын ургамал орно. Гойцлэхээр тал алтай ханга хөвчтэй цас мөсний ургамал хүртэл орно. Цас мөсөн дээр хүртэл ургамал ургадаг гэдэг манайхаа ойлгоо. За тэгэнгүүт дээрэс нь амгийн ургамал гэдэг юм. Ингээд нөгөө намх дугадаг зэгс бүлбөө сургар дунжин гарав юу шиг маш их тийм балт мал гэдэг гоё юмуд ургадаг шүү дээ. Балби гэдэг нэрлэлтэй. Тэр бүгдээрээ орно. Тэгэхээр нөгөө яг юунда байгалийн шинжилгээ ухаанаараа байгальдаа хөрш шороо шимт мандлаа хэлдэг юм байна. Тэгэхээр бидний элэг угаасаа асар их шимтэй байх ёстой тэр эрхтэн маань юм байна. Тэгээд модон махбод гэж зүйлж хэлсэн юм байна гэдгийг ойлгоё. За тэгээд хөрсний буюу одоо нөгөө хөрснөөр байгалийн шинжилгээ ухаанаар юм бол хөрсний шимт хичээлийг тогтоон баригч нь өв сургамлын үндэс нь өөрөө байдаг шүү. Шимт хичээлийг тогтоон баригдана. Хөрсний үржилт хичээлийг тогтоон баригч буюу бий болгогч нь нөгөө өт хорхоо шавжин байна. Тэгээд хөрс нь өөрөө тоосны буюу чулуулгуудын эзлэгүүдийн нэгдэл донд бий болсон. За ингэж ойлгож шүү. За гэх юм бол нөгөө бид нөгөө яг элгээ ямар байдлаар яагаад модон махбод гэсэн яаж тэтгэх ёстой, шимжүүлэх ёстой, ох эрчмээр тэтгэх ёстой гэдгийг маш сайн ойлгоод эхэлнэ. Тэгээд нөгөө одоо шим мандал дотор өв сургамал ургадаг тийм үү, маш сайхан өндөр ургаж जैन, зарим нь тачирхан ургаж जैन, зарим нь зэрлэг өв сургаж जैन, зарим нь одоо юу гэдэг маш ховор эмийн ургамал ургаж जैन.
Тэр нь одоо цөсөөр юу гэсэн үг юм гэхээр нөгөө чи цөсөөр гинэ элэгний хувьд юу гэсэн юм гэхээр элэгнээс ялгарч байгаа цөсөөгөө өвс урмалтайгаа зүүрлчихнэ. Тэгээ хөрсийгөө болоо элэг буюу элэгний эд эстэйгээ зүүрлчихье. Үжлийн нөгөө ашигтай бактериудтайгаа зүүрлэнэ. Шим тэжээлээ болохоор цус болоод цусаар ирж байгаа хоол хүнстэйгээ зүүрлчихье. За ингэвэл арай нэг төстэй болно шүү. За тэгж явбал их болж байна. За тэгээд дахиад нэг ингээд энгийн яг зүүрлсэн яриагаад ойлгох гэдэг. Аль болохоор бид нэг бүх зүйл маш энгийн байхгүй. Бид нар энгийн юмыг маш хэцүү гэж ойлгоод байгаад байна. Тэгээд хэцүү гэдэг учраас тэнд өөрсдөө хаалт тавьчаад энэ хэцүү зүйлийг тэр одоо өөр хүмүүс нь сонирхдаг, тэр мэддэг чиглэлийн хүмүүс нь мэдэх ёстой. Бид бол мэдэх ёсгүй гэдээ өөрийнхөө махан биеийг мэдхийг хүсэхгүйгээр кодлоод байна өөрсдөө програмчлаад байна. Тэгэхээр биш тийм одоо маш энгийн гэдэг хэлээ. За тэгэхээр хөрс эрүүл чиглэг өвс ургамал байх юм бол эрүүл чиглэг байх юм бол өвс ургамал өндөр. Угаасаа төс нэг юу чинь элэг чинь нэг маш их нэг ус ихтэй бас эрэхтэн шүү дээ. Тэгэхээр тэр хэмжээгээр төс хангалттай. За хөрсийг нь тэгэхээр бид нар энгийнээр бод хөрсийг ингээд цэвэр ариун аршаан булгийн усаар, хур борооны усаар, цас мөсний усаар услах юм бол хөрсөн дотор их хэмжээний ангилуун сайхан одоо эрүүл өвс ургамал өндөр ургана. Тэрнтэй адилхан бид яах ёстой юм энэ бидний элэгч нь өөрөө хөрс шороо болоод хувирчлаа. Үүрэг оройд нь ихтэлхийн хөрс шороо буюу өнгөн хөрстэй холбоотой юм байна. Тэгэхээр бид нар ядчил элгэндээ одоо тэр элгийг одоо цөсийг ариун их гаргахын тулд шим тэжээл сайтай гаргахын тулд түмэн бодисыг задлах чадвартай одоо бид янз янзын хоол идэж байна. Янз янзын хоолн дотор чинь энэ нэг цөс нь өөрөө задлж чадах болоод задлж чадахгүй хоол хүнсүүд их байгаа аахгүй. Тэгэхээр тэр цөс бүх төрлийн одоо эзэн уусыг задлах чадвартай байхын тулд бутлах чадвартай байхын тулд ангилах чадвартай байхын тулд цөс өөрөө баян байх ёстой. Баян. Тэгэхээр цөсийг баян байлгахын тулд элэг өөрөө түмэн янзын шим тэжээлтэй буюу байхын байна гэдэг утгаараа маш их тэр аршаан булгийн усаар ундаалж байгаа хэрэгтэй. Энэ аршаан булг дотор чинь өөрөө байглаасаа ундарч гарч ирсэн байгалийн өчнөө олон чулуулаг дундуур, эрдэс дундуур, хөрш шороон дундуур, үндэс бутан дундуур урсан гарч ирсэн шимтэй аршаан чинь байна. Тэгэхээр тэрнээс монголчууд уудаг байсан. Бүр хавар намар зун удирдлагын цагаар явж иж малдаан тохируулж усаан уулгадаг шиг өөртөө бас тэгж аршаан булгаа хүртдэг байсан. Тэгэхэд өнөөдөр бид нар юу хамаагүй ундаа одоо юу гэх хэрэгтэй хэрэггүй мэддэггүй муудсан сайдсан өнгөтэй өнгөгүй 9 шиг тийм ууж ин энэ элгийг өөрөө алж байгаа байхгүй юу. Тэгээ элэгнээс нүг гарч байгаа цөс баян биш байх, цөс өтгөн байх. Эсвэл нэг тодорхой төрлийн одоо шим гэдэг юм эрдэс төр цөсөнд нагуулдаад бусд нь байхгүй байх тийм нөхцөлийг бүрдүүлж байгаа. Тэгчээд олон төрлийн хоол идэхээр нөгөө цөс чинь боловсролтыг дийлэхгүй байгаа тал байгаа шүү. Тэгэхээр ингэж бас нэг ойлгоно. Тэгээ хөрс ингээд сүүдэрт байгаа хөрс тийм үү наранд бус нөмөрт ингээд одоо агаар салхинд ил байдаггүй хөрсөн дээр яах вэ? Та нар энгийнээр ядаж л наранд гарахгүй нарны эрчим тусахгүй газар ямар өөрснөөхөө ургадаг билээ. Битүү салхихгүй ингээд битүү газар хөрснөөхөө ямар байдаг билээ. Тэгэхээр тэрнтэйгээ зөвлөд бид яах вэ? Маш их ох эрчимүүдийг тусч авахын тулд өөртөө ядаж нарны эрчим шингэсэн хоол тэжээд идэн эсвэл нар салхин сайн амьсгалж хөдөлж ажиллаж байна, алхаж байна гэсэн ойлголтыг авах хэрэгтэй. Мөн салхинд одоо агаар салхинд хэмжээгээр явж явах хэрэгтэй. Салхи орно, агаар орно, даач ингээ бүх юмаа битүүлээд дахлаар чинь нөгөө элэг рүү нэвчиж очих, хийн сүүдээр дамжиж очих, амьсгалаар дамжиж очих тэр агаар салхи чинь дутагдаад ирэхээр нөгөө л хөрсчин буюу элэг чинь ятуураад байгаа юм аа. Ятуураад байгаа. Тэгээд дахиад ярив хөрс шороо дагтарсан эсвэл хэд хуурай байвал өвс ургамал яаж ургах вүлээ тийм үү? Ургалаач ямархан тачирхан байх вүлээ. Тэгэхээр трийг бодоод элэгэн бас нэг хөдлөгч байх хэрэгтэй. Нэг хэн суугаад нэг ингээд одоо хөдөлгөөнөөр булчингуудыг ажилуулаад төлөвлөн төвжээд эсвэл өргөлжийн ингээд гонхтой нөө сэтгэлийн гоё олон төлөвт байхгүй. Үргэлж өдөр шөнөгүй уйдахтай эсвэл өдөр шөнөгүй ууртай эсвэл өдөр шөнөгүй зэвсэлтэй. Ингээд одоо элгийг нэгэн төлөвт удаан булчин сөрмөсүүдийг ажилуулж болохгүй. Хөрсийг дагтаршуулж болохгүй байхгүй. Эсвэл хэд хураашуулж болохгүй байхгүй. Тийм учраас нөгөө нэг айл болохоор нэг амьдралын баяр баясгалан жаргал тэм хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэсэн. Хүний сайхныгаа баярлж чаддаг, уурчилж чаддаг, өршөөлж чаддаг, инээж чаддаг, дуулж чаддаг.
Би ерөөсөө дуудахгүй ш. Дуудч мэддэггүй шүү дээ. Үгүй хүсэх ёстой шүү дээ. Хүн дуулж сэтгэл чинь одоо юу гэх цэвэршдэг, одоо ариусдаг. Дуулж хүн хөглөгддөг. Дуулж асар олон дууны эрчмээр огторгой ертөнцийн бүх эрчмийг бидээ тосон авч чадвартай болдог. Элхэндээ дутагдаад байгаа олон эрчмүүдийг нөхөх. Тэгээд дууныхаа үгэн дотор, эрүүл магтаалынхаа үгэн дотор, шүлэг найрагдлынхаа үг тэр утга дотор хүн өөрөө баясаж тэр элэгчин жаргаж байдаг байхгүй. Гэвчлээ иймэрхүү юм ярмаар байна. Тэгээ дээрэс нь хөрс хог буртгаар дүүрэн байвал хортой ус урмал илүүтэй болно. Тэгэхээр хөрсөө битгий одоо буюу элэгэн битгий хороор дүүрэг. Битгий одоо хортой гэх юм бол хортой цэс үйлдвэрлэгдэнэ. Хор одоо цэсний дотор ч хорыг зайлуулах чадaltaй байх юм бол үгүй харин өөрөө хортой хороон түгэх чадaltaй болчихно. Тийм учраас битгий хорон санаа бол битгий хорон бодолтой, битгий хорон хацтай бай. Битгий нэг хорон үг бодолтой хов ярддаг, харамгүй юм үг боддог, сэтгэдэг бай гэж хэлгэсэн. Тэгээд зөв сайхан эрүүл орчинд бай. Битгий хор шингэсэн, эрчимгүй, уур уцаар төгсөн тийм үү? Таагүй уур амьсгалд өөрийгөө орчинд өөрийгөө хүлж байлгах. Эсвэл тэр орчныг өөрөөсөө битгий бүрдүүлээд гэж хэлэх гээд. Ингэх юм бол элэг өөрөө баян одоо хөрс чинь өөрөө баян гэдэг шиг элэг чинь өөрөө түмэн бодисын цуглуулга болсон шимтэй юу шимтэй огтой юу огтой баян уу баян байж чадах байхгүй. Тэгээд хий чиг тоос одоо үгүй чихтэй наатай гэрэлтэй тийм агаар салхитай тэгжээж тэнд чинь ялцмаг үүсэхгүй тэндээс тэнд чинь дагтаршил гэдэг юм үүсэхгүй болно. Тийм учраас би эндээс юу хэлэх гээд байна гэхээр аршаан уужаа цэвэр тунгалаг байгалийн аршаан булгийн үсийг үүж энэ савлцсан усан дотор чинь байглаасаа гаргалаа нөгөө хад чулуунаас салгалаа. Хүссэн хүсээгүй амьд ус нь өвчж байгаа. Олон амьтай бактери гэдэг юм хэрэгтэй ашигтай бактериуд чинь тэнд устд сарниж байгаа. Яагаад гэвэл нөгөө химийн одоо эрдэмтэд бол маш сайн мэдж байгаа шүү дээ. Яаж тийм задраа одоо юм. За тийм учраас нөгөө тэгээд элгэндээ юу яана. Элгэнд нөгөө агуулдаг. Элгэнд маш олон төрлийн амин эрдсүүд аминдмууд баялаг байдаг. Тэрийг ургамал юунаас таримлаасаа сайн авдаг байсан. Би нэг жишээ тодруулаад хэлэх гээд. Жишээлбэл ингэдэг байхгүй. Монгол хүмүүс мянган хүнстэн мэрэгчлээ байсан. Бүх хүмүүс шүү. Өөрөөр хэлбэл элэг мянган хүнс одоо төрлийн элэг одоо төмөн бодисын цуглуулга учир тэгээ маш олон төрлийн аминдм одоо юунуудыг агуулдаг маш олон химийн нэгдлүүд ургалууд тэнд явагддаг учраас байгаль дээр болж байгаа хөрс шорон дээр болж байгаа бүх ургалууд бүх физикийн үзэгдлүүд энэ элхэн дотор зэрэг явагдаж байгаа гэдгийг л ойлгоно. Тийм учраас монголчууд ясна мянган хүнсч буюу мянган хүнсч мэрэгчлээ байсан. Дашинд мянган хүнсгээ хэлхийн зурд юу гэж хэлэх вэ? Элэг өөрөө 8 дэлбэтэй байхгүй дэлбэтэй хэсэгтэй. 8 дэлбээ мянган дэлбэнтэй. Мянган дэлбэн бүрдэн очдог мянган цэсний нарийн бүдүүн сувгтай. Тэндээс мянган хүнс одоо хүн эсээ тэтгдэг байсан. Тэгэхээр монголчууд мянган хүнс гэд нэрлэхдээ зөвхөн агаарыг, аршааныг тэгээд сүг тансаг тийм олон одоо өнөөдөр л тэгж штэ. Тэр аршаа илхэн цай. Бүх аршаан юусаа сайн. Ганцхан бид нар хизээд алийг уух гэдгийг мэдэх ёстой. Тэгээд нөгөө тунсан биш дандаа урсгалтай байдаг тийм аршаан болгоо ундаардаг байсан. Цас мөсний усаар ундаардаг байсан. Тэгээд дээрэс нь маш их байгалийн нүг гаралтай урмлуудаа хэрэгэлдэг байсан. Дутуугийн таримлаараа хэрэгэлдэг байсан. Тэгээд дээрэс нь сүү цагаадаг нь бослуулаад хэрэгэлд энийг хүн эсээн тэтгэх буй мянган хүнсч мэрэгчлээ буй мянган дэлбэнгийн тэтгэж оршдог байсан. Ингээд ташин гэрчээ. За цааш би модон махад ярьчихлаа. За окей. За тэгмүүд одоо хүмүүс тэр элэгний ямар одоо өвчлөл төлөв байгаад байгаа гэхээр элэгний өөхлөлд орж ирж байгаа. Энэ бол нас харгалзахгүй байгаа. Жог хүүхдэр хүртэл орж ирж байгаа харамсалтай. За тэгээ элэгний үйл ажиллагааны алдагдал буюу одоо энэ цус гэдэг эргэтэн чинь элэгний туслах юм шүү дээ. Тийм сав эргэтэн байгаа шүү дээ. Элэгнээс урсаж гарч ирж байгаа тийм шингэн цусыг хураадаг энэ цусны сав гэж эргэтэн байна. За гэтэл одоо төрж байгаа нийтлэх хүүхэд 2хан сартай, 6хан сартай цусны хаалгаанд орж ийн цусоо ахуулж ийн. Энэ юу гэсэн үг гэхээр ээжийн хэвлэл байж байхдаа гэмтээ гараад ирж штэ. Тэгээд түүнийг дагаад энэ дээр цус авч байгаа учраас нойр булчирхад давхар орж ирнэ. Яагаад тэгэхээр цус гэдэг бол нойр булчирханд туслах нөгөө цусын тосын цэдмжүүлжүүд нойр булчирхад тусалдаг. Гэх мэт элэг бол ингэж маш олон эрхтэнтэй цуг ажилдаг. За сүүлийн хүмүүс төлхөө байгаад байгаа өвчлөлүүд юу вэ гэхээр нас харгалзахгүй элэгний өвлөл бий болдог болсон. Элэгний өвхийг болж байна. Жоохон шарын юм.
Яг наач хажуунасаа юм байна. Энэ өдрөө нэг юм. Архины гаралтай, архины бус гаралтай гэж хоёр ангилж байгаа шүү дээ элгийн үхийг. Архины гаралтай гэвэл ойлгомжтой архи усаар аваад элэг өөрөө өөхөлж юм гэсэн. Архины бус гаралтай гэдэг нь бол архи угаагүй ч гэсэн хоол хүнсэн замбраагүй байгаад байна, унтаж өгөхгүй байгаад байна. Цагтаа ялангуяа унтдаггүй хүмүүсийн энэ липидийн бодис солилцоо, уг тус бодис солилцоо маш их алдаанд ордог. Уг тус үйлдвэрлэхгүй үед уг тус үйлдвэрлэдэг. Тэгэхээр нөө хүн чинь сэрүүн байхын тулд унтна гэдэг чинь байгалийн процесс шүү дээ. Санаасаа ядраад ингээд унтаад бие цэвэрлэхэд ирсэн чинь одоо бие завгүй би ажилтаа гэдэг шалтгаанаар унтах цагийг хойшлуулад байна. Эсвэл нэг телевиз юм дэлгэсийн хамааралтай болчиход байна. Энэ тохиолдолд таныг сэрүүн байлгахын тулд маш их эрчим хүч хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд энэ тэндээс юм оруулж ирээд байна. Эсвэл хүн өөрөө юм иддэг. Янз бүрийн нөгөө идэх туршил өөрчлөгдчихдөг. Дандаа оройн цагаар юм идэх гэдэг. Тэгэхээр энэ мэдээсээ болоод элгэний хөөгөлд үүснэ. За элгэний хөөгөлд яагаад аюултай юм гэхээр нэгэнт манай Монгол улс энэ элгэний өвчлөлөөр дэлхийд толгой зогсож байгаагийн хувьд ийм элгэний хөөгөлтөөс ч бус юмуд ихэвчлэн үүсч эхэлдэг. Яг нь мэдээж ганц элгэний хөөгөлтөөс болохгүй л дээ. Энэ элгэний хатуурал гэдэг юм бол вирусын гаралтай манайдаар ихэнх шалтгаан нэмж байгаа. БЦ вирусын гаралтай. За тэгээд тэрнээс гадна дээрэс нь энэ буруу амьдралын хэм маягаас яг вирустай хүн шиг элгээ авч явж байгаа хүмүүс байна. Одоо вирус гэдэг бол элгийг маш ядраадаг штеп. Маш их ядарна. Бүхэл бүтэн тэнд чинь амьд организм ороод суучаад шимжлээд амьдраа дотроос чинь хүч шим тэжээлэг чинь одоо нөгөө тодорхой хэмжээнд идэв штэ. Унтж байгаа биш л бол идээд ирэхээр хүн маш их ядардаг, шимийн дороотлолд ордог. Тийм болохоор турт эцгээ. Тэгэхээр вирусгүй хэрнээ өөхлүүлсээр байгаа дэлхийг вирустэй юм шиг тийж ядраадаг болсон. Одоо тэгж дороотлолд оруулсан хүмүүс байгаа. За тэгэхээр одоо энэ дээр хүмүүсийн бас дийлэнх гаргаад байгаа алдаа юу гэхээр энэ амьтны гаралтай өөх тус идэхэ болцсон. Мэдээж тохируулж ид гэж байгаа штэ тэмнэ. Юу хамаагүй дандаа өөх идээд гэсэн үг биш. Тэгсэн чинь өөх идэхэ болчоор яаж байгаа юм гэхээр энэ гормоны систем, энэ тунгалгийн систем дотор чинь энэ бие махбодын чинь дунджаар 20% нь өөх байх ёстой. 20% нь өөх бэж чинь бодис солилцооны өрөөлөд чинь хэвээ явдаг юм жантай. Тэгээд цаанаас нь дагаад өгсөн байна. Тодорхой болцсон байна. Гэтэл нөгөө өөхий чинь одоо малын гаралтай мах муу гээд эсвэл өөх тусыг хэтэрхий хорсноос болоод нэгэнт холестерин энэ дотор чинь бүх бөөрийн дээр булчирхай, сэрэ булчирхай, бамбаа булчирхай, энэ бэлгийн булчирхай, бугийн булчирхай чинь бүгд гормон үйлдвэрлэдэг. Гормоны үндсэн одоо бүтцэн холестерин явж байгаа шүү дээ дотор. Тэгэл нөгөөдгөө идэхэ болсон холестерин муу гээд. Тэгээд тодорхой хэмжээнд идэж явах хэрэгтэй. Гэтэл идэхэ болсноос нь болоод элэг одоо би өөрөө өөхөө үйлдвэрлэхгүй болохгүй байна гэдэг юм шилждэг. За тэр өөхийг хаанаас үйлдвэрлэж байгаа юм гэхээр элэг орж ирж байгаа нүрс ус буюу нөгөө гурилан бүтээгдэхүүн нөгөө жимс ногооноос ч үйлдвэрлэж эхэлж байгаа. Гэхдээ ихэвчлэн Монгол хүмүүсийн хувьд бол гурилны хэрэглээ асуудал өдөрч гурил идээд өглөөч идээд өдөрч идээд оройч гурилан боо идээд өнгөрөөч одоо тийм амьдралын хэм маягтай хүмүүс ихэд хоол идэхгүй зав байхгүй. Манайхаа шеэрлж өгөөрэй олон хүн тусалъя бүгдээ. Тэгэхээр энэ нэг шалтгаанаас болоод орж ирж байгаа хоол хүнснээс чи элэг чинь хамгийн түрүүнд надад өөх хэрэгтэй гэж байгаа. Гэтэл та амаараа өөх өгөхгүй байгаа учраас орж ирж байгаа нүрсээ чинь өөхөө хувиргаж авдаг. Хувиргаж үлдэх холестерин элэг өөрөө үйлдвэрлэдэг. Тэгэхээр энэ тохиолдолд болоод бас замбраагүй нүрс ус гэдэг чинь нөгөө нэг бэлэн гом нөгөө амттай шимттэй юмдыг хэлж байгаа шүү дээ. Буруу хүнсэндээ хэлээд байгаа. Тодорхой хэмжээгээр хэрэглээд бол окей байхгүй элэг чи өөрөө өөрийгөө хоргожүүлээд цаашаа аваад явчихна хогоо цэвэрлээд. Гэтэл өглөөч өдөрч оройш ингээд идэл шууд бэлэн зэлийн юм авч ирээд харин шин болж чадахгүй ихэвчлэн өөхөж хуурах нь хурдан байна. Тэгэхээр энэ бол элгэний архины бус гаралтай өөхний нэмэгдэл гэж энийг хэлж байгаа. За яагаад ингэж өөхийг дахин яриад байна гэхээр арх ууж агаад эвлэгээ өөхлүүлсэн ч бай, арх уугаагүй өөхлүүлсэн ч бай. Одоо унтахгүй байсаар агаад өөхлүүлсэн ч бай. Энэ өөхлөл эцсийн дүндээ элэг бол гаднаа өөхлөдөг, дотроо өөхлөдөг юм онцлогтой хэрэгтэй. Тэгэхээр энэ өөх яаж байгаа юм гэхээр нэгэнт ингэж эс дотор чинь өөхний нөлөө ороод ирэхээр эсийн гадуурч орж ирнэ, эсийн доторч үүсэж болно. За гадуур үүслэгээ бодъё. Энэ тэнд өөх ингэ шахаад ороод ирлээ. За тэгэхээр нөгөө эс рүү очиж байгаа тижэл нөгөө өөхөнд хоригдоод дахиад нэг өөхөн хам гэдэг имийг давж иж эс рүү орчих боломжтой болчих байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол нөгөө шин тижэл нөгөө эстэй орчмоор байдаг. Гэтэл өөх нам замыг хаацсан байдаг. Элгийн тусан хэмжээ ингэж хааруулдаг өөх. Тийм учраас элгийн эдис өөх ороод нөгөө блоклогдож штэ. Шин тижээлийн дороотлолд орох суурин эндээс бий болдгоо. Ингээд элэгчин бод өөрөө адилхан бүрэн хийдэг эсээс тогтож байгаа. Тэгэхээр тэр эс дотор нь хоол тижэл очиж чадхаа болоод ирэхээрээ одоо яаж байгаа юм хэрэг энэ элэгээс одоо махыг бид нар борцолдогтой адилхан
Илгэний эдээс хадуурч эхэлдэг. Шингэний алдаж эхэлдэг. Энэ доторх шин хичээлэнд оролцсон учраас энэ амьдрах орон зайд багасч эхэлж байгаа. Энэ бол илгэний хатуурл. Илгэний эдээс ингэж хатуурдаг өөхний гадалтай, өөхнөөс шалтгаалж. За хатуурл гэдэг чинь тэгээд цирроз буюу одоо нөгөө цуцлууд том сорвжилтууд үүсэж эхэлнэ шүү дээ. Тэгэхээр нэгэн тийм болцсон бол тухайн эдээс хичээлээ авах бараг боломжгүй болчихж байгаа. Хатаад бурцуулж ин гэсэн үг шүү дээ амьдараа. Тэр ийм олон шалтгаанууд нөлөөлж эцсийн дүндээ илгэний үнсийг импут орж ирээд байдаг. За энэ дээр нэмээд одоо эн чинь бол хоол хүнсний гадал амьдралын хэм маягтай холбоотой юм гэмтлүүд шүү дээ, тий? Хоолоо буруу идэж гин, эсвэл арх ууж гин. Эсвэл бол зарим хүний тохиолдолд нэг юм байдаг. Хүчил төрөгч нь өгдөггүй. Элэг түрүүн бид нар үзсэн шүү дээ. Маш их олон урвалыг явуулдаг. Модон махад тарихтан. Мод гэдэг чинь байгаль хүчил төрөгч байж амьдрын шүү дээ. Түүнтэй адилхан элэг өөрөө маш их хүчил төрөгчийг хэрэглэдэг. Элгэний энэ эсээс витаминууд, тосон дуустал витаминууд ялангуяа бүгд элгэнд хадгалагддаг. Маш их олон төрлийн эрсдлүүд хадгалж байгаа. Элэг бол тэр чигээрээ шинэ тэжээлийн банк нөөцөн. Одоо та мөнгө банкнд хадгалдаг шиг элэг бол бүх юмыг хадгалж байдаг. Тэгэхээр энэ дээр ялангуяа энэ хамар битүү байх бол элгийг маш их халаад байгаа. Элгэн дотроо халаад идэг. Элгэний халуун гэдэг бол хэцүү өвчин шүү дээ. Элэг цаанаасаа халаад байвал цаанаасаа уур төрөх нөхцөл болдог. Сэтгэлийн маш их олон сөрөг эрчмүүд байгаа. Тэр дундаасаа уур гэдэг бол элгийг хамгийн их гэмтээдэг гэдэг нь маш их тодорхой болсон байхгүй. Бусад бүх эрчмээс илүүтэйгээр уур элгийг гэмтээдэг. За тэгээд уур яаж элгийг гэмтээгээд байгаа юм бэ? Яаж тэр бодгүй харагдахгүй байгаа сэтгэлийн сөрөг эрчим элгийг гэмтээгээд байгаа юм гэхээр хүн уурлах үед яадаг вэ гэхээр нөгөө нэг хоол тэжээлчин сайхан шимэгдээл нарийн гиз рүү орхон ороод хадаадан задраад элэгцээс одоо шүүрхэн ялгараад нэг хэвийн сайхан бэжсэн чинь гинт одоо ямар нэгэн нөхцлөөс болоод уурлж байгаа шүү дээ хүн. Дургуун хүрээ, зэвүүн хүрээд уурлж байгаа. За тэр уурлах үед нөгөө нэг бодисын солилцоо шууд гацалтанд ордог. Нөгөө нэг цус руу орж исэн уург орхоо болдог. Амин хүчил орхоо болдог. Цус руу орж исэн сахар орхоо болдог. Тэгээд эд хэрэгтэн чинь элгэний уурыг одоо нөгөө Францын эднэтийн судалсан судалгаанаар ингээ харах юм бол уур хурж байгаа бүсээс ерөөсөө тийм цээж хэсэг тэр чигээр маш их халдаг. Цээж тарих толгой энэ элэг. Тэгээд нөгөө бодисын солилцоонд ч хүч хэрэгтэй байсан. Хэвийн сайхан явж исэн ургуулыг явуулчихад нөгөө уур чинь шууд цосон гутаа. Булчинд байгаа тийм булчинд байгаа сахар. Элгэнд байгаа сахар, элэг маш их сахар хадгалдаг байхгүй нүүц сахар шүү дээ. Хэрэгтэй үед хэрэглэдэг сахар байхгүй. Гисэн чинь яасан гэсэн чинь нөгөө хүн чинь ууралсан чинь нөгөө гаранд маш их хүч орж ирэх хэрэгтэй болж байгаа шүү дээ. Уурлахаар нөгөө хүн чинь янз бүрийн нөгөө нүд зохино шүү дээ, тийм. Зодлоход бэлэн болж юм гэсэн. Тийм атгам. За тэгмүүд яадаг вэ гэхээр шууд ийшээ хүч өгдөг. Ийшээ маш их сахар явуулдаг. Тэр сахар хаанаас гарч байгаа вэ? Элгнээс задарч орж ирж байгаа. Тэгэхээр уурлаад ингээд зодон цохоо хийдэг юм уу? Эсвэл уурлаад ямаа чулууддаг юм уу? Уурлаад ингээд гараас ингээд нөгөө зангидад орилдог юм уу? Ингэсэн чинь дараа л нөгөө элэг чинь ямар ч сахаргүй болсон учраас сулбаагаад ядраад байгаа байхгүй юу? Элэг чинь энэ сахарыг алдснаас гадна, нүүц сахар алдснаас гадна маш их тусан дуустдаг амин дэмүүдээ, усан дуустдаг амин дэмүүдээ эртцүүдээ ингэж яхад алдчихдаг. Тэгэхээр яг үнэндээ та ингээд гараа хатгаж яана гэдэг чинь хүч хэрэгтэй хүч одоо орж ирж штэ. Тэр хүчийг элгнээсээ задлж авч байгаа байхгүй. Булчин хүчжүүлж байгаа тийм. Булчин чинь тэр чигээр нүг сайн глюкоз илэрхийлж байна. Шууд одоо нөгөө сахар штэ. Элгнээс жоо сахарыг авч байгаа. Тийм. Тэгээ ууралдаг хүмүүсийн нэг маш нэг тодорхой шинжинд биен дээр ирсэн байдаг. Цуснд сахар унахыг андахгүй болсон гэдэг. Нүүц сахар байхгүй, докторжуулах сахар байхгүй. Тэр нэг жоохон бухимдаа жоохон ядрангууд ерөөсө хитмэр санагддаг нь. Сахар унаад байгаа байхгүй. Тэгээ ийм бодиттой нөхцөл байдал биен дээр үүсдэг юм аа. Энэ бол нөгөө залуудаа би залуу байхдаа хүн их мэдэхгүй шүү дээ. Уурлаад өнгөрнө. Залуу байхад бол нөгөө дороод тэгэл нөгөө хурдан хэмжээгээр гис хоолн гэдгээр нөгөө задрах хурдан юм чинь. Хурдан юм авч чаддаг бол 30-аас хойш 40-аас хойш 50-аас хойш ингээд хурд чинь унана. Тэр үед ингээд өссөн үсээгөө бухимдсны дараа шууд хөвтмөр болно. Бухимдсны дараа юу ч хиймэргүй болно. Бухимдсны дараа зүгээр л хүнтэй юм ярмааргүй болно. Ийм шалтгаан нөхцөл эндээс үүддэг юм аа. Тэгэхээр эцсийн дүндээ уур элгийг гэмтээдгээ. Яагаад тэгэхээр бүх энд байгаа бодисын солилцооны нөгөө ургуулуудыг зогсоож байгаад хамаг нөөц нь хайж ашиглаждаг байхгүй. Хулгай орж байгаа юм шиг хамаг юм аваа явчих чанаа л гэсэн. Тэрийн дараа элэг маш ядардаг. Хэвийн яг ургуулуудаа явуулж чадхаа болдог. Уул нэг 5 минут 10 минут уралж байгаа. Гэтэл 7 хоног нөгөөдгийнхөө үеийн үрийн өөрөө явж байгаа байхгүй. Ядраад явж байгаа. За ийм процессыг үүсээд байгаа маяг бодитоор элгэн дээр. Тэгэхээр одоо нийтээр хүмүүсийн стресс хөндлөх болсон байна, уур их болсон байна. Тийм болохоор нийтээр манай орныг элгэний өвчлөл нэмэгдсэн байна. Вирусын гаралтай одоо халдвар цусаар болон бэлгийн замаар авч байгаа шүү дээ. Зүйд хариураад. Энээс гадна одоо өөрсдөө уураараа
элгийг яг вирустай юм шиг бас амьдруулад байна. Энэ дээр бүгд хэн хүн анхаарах ёстой. Юу талаас нь хэлэх вэ илүү маш одоо элэг чинь уурлахаар угаасаа наран сүлжээ хүрч шууд гэмтэж байгаа шүү дээ тийм. Би хүрдийн элгийн зөв элэг гэдэг би наалхын тухай дараа нэрээ. Мөн наалх юм байна. Эсвэл наалхын орж. За. Тэгэхээр нөгөө хүний бие махбод үндсэн 7 хүрдгээд одоо тэрийг бол хүм болгон ярина. Үндсэн 7 хүрдтэй дахиад дээрс нь үндсэн 7 сүнстэй. Үндсэн 7 сүнстэй шүү. Тэр сүнс гэдэг зүйлээр чинь бид хамгаа дэлхийн эрчмүүдийг энэ бие махбодод хэрэгтэй эрчмүүдийг нэгдүгээр хоёрдугаар сүнсэнд өөрт нь хэрэгтэй эрчим заавал байна. Тэгээд энэ орхиторгүй ертөнцийн чанд эрчмүүдийг нөгөө сүнсэндээ сүнсэнд татаад авчлаа. Сүнсээ татаад авангуй сүнс нь нөгөө хүрд буюу голоороо дамжуулаад энэ эдэрхтэн рүү бүгдэнд нь жиг тарааж. Тэгэхгүй сүнс байхгүй бол энэ махан бие байхгүй. Шууд цогцос өвгтөл хүүр гэдэг л ойлгоорой хүмүүсээ. Сүнс бэжэж хүн амьтай байгаа. Тэгэхээр сүнс одоо ядчил энгийнээр ойлгох гэж яадаг юм. Яагаад тэгвэл нөгөө өвөх гээд байгаа хүн дээр тийм үү? Зүрхэнд нь цахилгаан аппарат зоогоод байгаа. Тэр цахилгаан аппаратны чинь цаана олон төрлийн эрчмийг тэр үйлдвэрлээд байна шүү дээ. Цахилгаанаас чинь нөгөө цөмийн эрчмүүд ч үйлдвэрлэдэг, нөгөө цахилгаан соронзон эрчмүүд ч үйлдвэрлэж байна. Бүх төрлийн эрчмүүд хоёрт үйлдвэрлэж байгаа. Тэрийг одоо нөгөө зүрхэн дутаад байгаа буюу амин сүнсэн дутаад байгаа, амин гал дутаад байгаа, бусад сүнсүүдэд дутаад байгаа. Тэр эрчмийг хүчээр өхөнгөт тэгээ яг махан бидний элэг хингүүд хүнээр элэг хүмүүс амьсгалж байгаа. Энэ цаана юу хэлээд байгаа юм гэхээр энэ бие чинь бүх эд эрхтэн чинь өөрөө цахилгаан соронзон их бага хэмжээний эрчимтэй. Ангаахын нөгөө физикэд ном байдаг шүү дээ. Тэн дээр бол бүр ингээд дэлгэрэнгүй байдаг шүү. Тэгэхээр нөгөө энэ олон сүнс яриад байгаа ямар учиртай сүнс яриад байгаа нь энийгээ мэдээч гэж яриад байгаа. Дахиад дээрэс нь бид нар 5 махбодын бүтээл шүү дээ. 5 одоо 5 цул эрхтэнтэй 5 махбодын нэг байгаль дэлхийн бүтээл. Тэрнээс окторгоогоос унж ирсэн солир гэдэг юм уу? Окторгоогоос ийм чигээрээ бид унж ирээгүй насарнаас. Нэг жижигхэн 2 эрэм эс, 2 хон ширхэг эс, 2 хон одоо нэг олон эстийн гэхэлэр 2 эс, нэг эст 2 нийлээд 2 эст болоод 24 эст болоод 8 эст болоод 16 эст болж ингээд томорсоор байгаад бид ийм болсон. Гэтэ бид хаанаас ийм болсон юм? Энэ нэг дэлхийгээс юм болсон. Нэгдүгээр. Хоёрдугаар зөвхөн ээж аав идээдснасаа болсон биш. Тэр өөрөө сүнсэндээ окторгой ертөнцийн эрчмийг татсандаа бий болсон. Энэ дээр алхимийн тухай ойлголт ярина. Эрчмээс яаж түн бац үүсдэг юм? Ямар туяанаас химийн ямар элемент үүсдэг юм? Ямар одоо галба цацрагуудын нэгдэл дунд одоо чулуу одоо тэр одоо манган гэдэг одоо юу үүсдэг юм гэдэг чинь. За тэрийг дараа нь юм. За тэхийн тул тэгэхээр хурд яриасан. За тэгэхээр ямар ч байсан нөгөө 7 окторгойн 7 сүнс одоо хүний биеийн 7 сүнснээсээ дамжуулж ирж байгаа түмэн олон янзын эрчмүүдийг нөгөө бие рүүгээ шингээх зорилготой, элэг рүүгээ шингээх зорилготой хүрдүүд гэж байна. Хүрдүүд. За би элэгний 9 хүрдийг ярих гэж байна. Түрүүхэн ярьсан тийм үү элэг өөрөө юу гэсэн 7 дэлбэтэй. Энэ нь нөгөө нэг арга ертөнцийн буюу ангаахын физик шүү. Ангаахаар яригдж байгаа хэлбэр шүү. 7 дэлбэтэй гэдээ ангилсан байна. За тэгвэл тэр 7 дэлбээ дээрээ яаж тархан байрладаг юм бэ? Энэ хүрдүүд нь. Тэгэхээр энэ хүрдүүдний байршлыг мэдчихэд хүрдүүдний юунаас орж гэмтдгийг мэдэх юм бол жаахан энэ их бие хайрлах гэдэг юм уу бие таних ухаан чинь одоо нэмэгдэх байх гэж бодож ярих гэдэг. За элэгний 1-р хүрд. Элэгний 1-р хүрд. Элэгний 1-р хүрд гэх юм бол нэг бидний 1 2 гэдэг ингээд 7 хүрдтэй одоо жишиж зүүж ойлгох юм шүү. Бүх эргэтэн 7 хүрдтэй бүх эргэтэн 7 сүнстэй. Түрүүхэн бид нар зөвхөн дээр ярьсан тийм үү? Зүрхний 7 сүнс яаж зүрхийг тэтгдэг вэ гэдэг тухай ярьсан. Одоо тэгвэл 7 сүнс тэгээ бидний яриад байгаа 7 гол үндсэн хүрд буюу тэр чинь эргэтэн дээр яаж байгаад энэ зулаагаар орж байгаа хүрд яаж элэгний 1-р хүрдэнд тэтгдэг юм бэ гэж ярив. За тэхийн тулд нөгөө элэг чинь адилхан дахиад нөгөө 2 элэг байгаа шүү дээ. Өнчин элэг жирийн одоо үндсэн элэг. Буюу баруун элэг зүүн элэг. Тэгээ баруун зүүн элэг чинь дундуураа ингээд заадалтай тэр заадал нь өөрөө энэ элэгний чинь босоо голч буюу хүнийхээр ярих юм бол бидний нуруу нугас. За тэгвэл яг тэр босоо голчороо дамжаад элэг чинь хоорондоо харилцан нэгнийгээ тэтгэж байгаа. Тэн дотор нь арга бэлгийн бие зүтэн барилж оршиж байгаа. Бэлэг бие нь эрчмэн тэтгээд арга бие нь элементэн тэтгээд оршиж байна тийм үү? Махан бие тэтгээд оршиж байна. За тэгвэл элэгний 1-р үед нөгөө нэг баруун элэгний 4 одоо баруун элэг гэхгүй элэгнийхээ 4-р дэлбэн дээр байрлана. Та нар одоо нөгөө жоохон сонирхоод энэ манай яриаг нөгөө юунад эмчнэр сонирхох юм бол тэгэхээр дөрөв ингээд элгийг 4 хуваацсан
зургнууд нь байдаг. За тэгэх юм бол тэрний 4-р дэлбэн дээр байгаа байхгүй юу? Тэгээ энэ элэгний 4-р дэлбэн дээр байгаа хүүт юу яадаг? Эзэн нь өөрөө хэлбэл тухайн хүн өөрөө асар их нөгөө нэг гониглах үед ингээд үргэлжийн удаан гонигийн төлөв байдалд байгаа гэвэл хэд гүн гониглах юм бол энэ хүрд судардаг. Тэгэхээр энэ хүрд судрахаар яадаг? Нөгөө оддын бид нар орой буй зулаан хөл дээр бид ямар эрчим аваад байгаа? Оддын гэрлийн эрчмүүд, оддын одоо өнгөт эрчмүүдийг тосон авч байгаа. Тэр энэ оддын энэ эрчим зулаан хөл дээр дамжаад гепа талаан тархиар дамжаад доошо гэрлийнхаа урсгалаар бүх биеийг нэвчин уусгахдаа элэгний эсийн митохондрт очиж нөөцлөгдөж митохондрыг одоо эрчмийн нөөц болгож хадгалахаас гадна бөөнхнийхээ элэгний эсүүдийн бөөнхний амийг бөхлөн байдаг. Тэгэхээр энэ үйл ажиллагаа алдагдана. Нөгөө эсүүд чинь гал дүлгүү болж эхэлнэ. Зүрхэнд галгүй болсон энэ гонигийн цан. Тэгвэл элгэнд галгүй боллоо, элэгний эсүүд нь гал дүлгүү боллоо. Бүгд гонигт автагдлаа. Гонигт автагдсан хүн юу хийдгийг та нар энгийнээр боддоо. Тэрэн шиг гонигт автагдсан эсүүд юу хийж чадах вэ? Нөгөө цөсүүдээ ялгаруулалтаа хэр ажиллах вэ? Ядчил ганцхан цөсдөр нэр уг нь олон үүрэг байгаа шүү дээ. Би цөсөөр нь жишээ авъя. За тэнгууд элэгний 2 дугаар нөгөө элэгний чинь 6 дугаар дэлбэнд байгаа. 6 дугаар дэлбэнд нь байгаа. Эзэн уйлах үед, уйлгэнсэн байдалд удаан байх үед, уу гашуунд удаан автах. Эсвэл ямар нэгэн гомдлын төрөд уйлна, янз янзын байдлаар уйлна. Нөгөө уйланхаа хүүхд гэж байдаг шиг бас тийм нэг хүмүүс байдаг ч юм ярингуут уйлгнаад эхэлдэг. Эсвэл нэг юм хэлэхлээрээ уйлгнаад орлогноод байдаг. Энэ үед энэ 6 дугаар хүрд одоо элэгний 2 дугаар хүрд судрна. Эсвэл таагдана. Тэгэхээр энэ хүрд сударч хаагдмах хурмс тэнгэр буюу энэ бидний агаар мандал бод атмосфер гэж нэрлэдэг байгаа. Энэ орон зайд байгаа олон ох эрчмүүд буюу солонгон эрчмүүд заавал солонгон татгаараа солонгон эрчим гэхгүй. Жижигхэн солонгонцрууд тэдний ох эрчмүүд зөндөө байгаа юм аа. Гэлтгнаад одоо нүдээ ингээд сайн ингээд харах юм бол жижигхэн солонгууд түн бумаараа байгаа. Тэр энэ олон солонгон эрчмүүд өнчин тархиар дамнаад элэгний шингэн одоо элэг рүүгээ нэвчээд элэгний эсийн плазмд шингэн тэр плазмд очиж нэвчдэг. Тэгжээж тэр эсийн шингэн плазм буюу тэр одоо аршааныг баяжуулж идэг. Тэр аршаан баян биш болно. Сулран өнгөт гэх юм уу? Сайхан эрчимгүй болно. За ингэж бодно. За элэгний 3 дугаар үед. Элэгний 3 дугаар үед нь нөгөө түрүүний ярьсан элэгнийхээ 5 дугаар дэлбэнд байрлана. Үндсэн хүрднөөгөө байрлах гэдэг шүү дээ. Тэнгүүд яах вэ? Эзэн нь ингээд төгшүүлдэг. Хов ярьдаг. Янз янзын тийм таагүй үг үйлдэл гаргадаг, хүн муулдаг, дээрлэгдэг, ихэрсэн хавцаар том бүдгөө нарийн дуугаар дуурдагч гэдэг юм. Энэ тохиолдолд юу вэ? Энэ хүрд сулран эсвэл гацсан. Тэгээ гацар сулрсаар аваад цаашаа хаагдсан шүү дээ. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол. Тэгээ өөрийнхөө элэгний хүрдүүдийг 3 дугаар хүрдийг хааж ингэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь энэ элэгний 3 дугаар хүрд чинь яг адилхан махан биеийнхаа жижигрүүлсэн хөлбөр. Бидний махан бие өөрөө дэлхийн жижигрүүлсэн хөлбөр болчлоо. Дэлхий гэдэг том орон зай дотор элэг чинь өөрөө хөр шорон болчлоо шүү дээ. Хөр шорон байхгүй. Тэгэхээр яаж юм? Нөгөө элэгэн дээрээ очиод ингээд бусдаас хийн сүвийг хаачж байгаа байхгүй элэгнийхээ. Нөгөө бусдаас сонсох сайхан урмын үгс, талархлын үгс, магтаал сайшаалын үгс, эсвэл ерөөл магтаалын үгс, ээлдэг сайхан зөвлөмж шүүмжийн үгс нэг талаас үгс. Нөгөө талаас нь нэг адилхан бид нар нэг элэгч нь өөрөө элэгний эсүүд чинь тархитай адилхан. Яг бид нар хүн бид тархитай шиг. Бүх эсүүд өөрийн гэсэн оюун ухаантай. Тэгэхээр нөгөө нэг бодлоор хэлэгдэж байгаа хэн нэгэн сайхан санан дурсаж байгаа сэтгэл зүрхтэй хамгийн сайхан үгийг тэр хүн зориулаад бодлоо тэгээ явж байгаа үргэлж хэлэгдэж байгаатай адилхан. Гэтэл тэр үгийн эрчим гэдэг нь бодлын эрчим, үйлсийн эрчмүүд хүрч чадхаан болоод яах вэ? Нөгөө тэр олон одоо үгүй бидний нөгөө нэг чамархайн тархиар дамжуулаад элэгнийхээ эсд авч байгаа буюу элэгнийхээ эсийн рибосомд авч байдаг тэр сайхан эрчмүүд ирж чадахгүй. Рибосом тэрийг авч чадхаан болчихно. Эсвэл тун багаар эсвэл вовшоо авч чадхаа болчихно. Эндээс чинь элэг өөрөө өвчлөж эхэлнэ. Тэгээ эсийн төвшөнд нөө ярин рибосом ямар үүрэгтэй байв. Гэх мэт ингээд нөө эсийн төвшөндөө өөрийгөө гэмтээж за төм олон эсүүдээр бид өөртөө
ингээд зодож, нүдэж, хоол тэжээлийн хомсдолд оруулж, гуниг уйтгарт автуулж, өдөн зэлгэн болгож байна шүү дээ. За дараа нь эдгний 4-р хүнд нөгөө 8 дугаар дэлбэнд байгаа. Энэ цагийн ангаахын ангиснаа 8 дугаар дэлбэнд нь байгаа. Эзэн нь сандрах твдэг үед эсвэл дандаа сандарч твдэж байдаг. Мөнхийн ингээд одоо яана гэж нэг хувийн зохион байгуулалт муутай гэдэг юм өөрийгөө тийм өдөр сэтгэлээ удирдан зарах чадвар муутай. Бусдын аясанд ингэж маш амархан өвддөг. Тийм хүмүүсээ тэнцвэргүй хүмүүсээ гэж ярих тийм үү? Сэтгэлийн дотоод хатгүй хүмүүсээ, тэнхээгүй хүмүүсээ. Энэ хүр дээр одоо энэ хүрд гацаад хаагдчих юм бол энэ хүр дээр дамнаж ирэх бидний боргоцоо булчирхаахаасаа дамнуулан аваад байгаа. Нөгөө зүрхнээсээ дамнуулан аваад байгаа галан ирчмүүд тэнд нэвтэрч чадаа, илрүү нэвтэрч чадгаа болчихно. Жишээлбэл би энэ ямар ирчмүүд байх вэ? За байгаль дэлхийгээс одоо ойлгомжтой нарны ирчим, дэлхийн цөмийн ирчим, гэрлийн ирчмүүд байна. Тийм үү? Боргоцоо булчирхаах юм даа тийм галбатыг тосон авч байгаа өнгөт ирчмүүд, гэрэл ирчмүүдийг тосч байгаа утгаараа. Гэхдээ торгон ирчмүүд биш шүү. Торгон болоод хэлхсэн ирчмүүдийг тосч байгаа. Тэгэхээр бид нар одоо ингэчээд ирэхээр элэгчин дүлийг болж ирсэн. Сайхан хүний өршөөлийн ирчмийг, хүндлэлийн ирчмийг, хайрын ирчмийг тосож аваад шингээх чадвар нь алдагдчихна. Тийм болж хувирна. Нөгөө энэ ирчим чинь өөрөө хаана шилэр эс дотор чи бөөм байгаа, бөөмөн дотор нь бөөмхөн байгаа. Тэгэхээр бөөмөн дотор бөөмхөн агуулах шингэн байдаг. Нөгөө олон форматын утсуудыг буюу ДНХ-гийн өгдлүүдийг тогтооно. Тэр шингэн дотор чинь очиж чадхаан болчихно. Тэр шингэн дотор чинь нөгөө бөөмхөн маань бэжж эс хуваагдалт орно шүү дээ. Үр төлөө бий болгох хуваагдана. Тэр процесс алдагдах байхгүй. Илгэний эс нөхөн төлжиж чадхаан болно. Хуваагдалт орохгүй байгаа юм чинь илгэний эс нөгөө өөрөөр нь төлж чадахгүй. Тийм байдал орж байгаа. За дараагийнх нь илгэний 5 дахь хүртийг ярив. За тэгэхээр нөгөө 1-р дэлбэнд байгаа. Ангаахыг харъя. Ангаах сонирхдаг юм амч хүмүүстэн зориулж хэлээд байгаа байхгүй. Эсвэл судлаач хүмүүс ямар нэг юм таньж мэддэг гэсэн хүмүүстэн зориулж тэдгээр дэлбэнд байгаа шүү гэж заавал зааж өгöd байгаа. За эцэст нь уцаарлах, депрессдэх, хилэгнэж догшрох үед энэ хүр дээр орох нөгөө сайхан одоо юу гэдэг аз жаргалын эрчим, баяр хөөр, багтал, омогшил тэр бүх эрчмүүд, итгэлийн эрчмүүд бүгд алга болж хувирна. Орж нэвтэрч чадхаан болно илэрүүлчихнэ. Энэ нэвтрээд хаашаа очдог гэхээр эсийн гольжиг аппарат гэж үүдэг. Тэр гольжийн аппаратанд нөгөө очоод тэнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тийш нэвтэрч чадгаа болчихно. Элэг одоо эд эрхтэнгүүд нэг гацаж цуцлалтанд ороод зарим нь эд эрхтэн байхгүй, саачлалтанд ороод одоо дахир дутуу болж эхэлж штэ элэгний эсвэг. Яг элэг өөрөө тэрийгээд байгаа бас дахир дутуу болж байгаа. Хүн бид өөрөө дахир дутуу болж байгаа. Тэгэхээр энэ сэтгэлийн янз янзын эмоцыг захирах боломжтой байхгүй. За элэгний 6 дугаар хүн. Нөгөө одоо элэгнийхээ 3 дугаар дэлбэн дээр байна. 3 дугаар дэлбэн дээр. Эзэн нь түгших, санаашрах, шаналх, хямрах үед энэ хүрд хаагддаг буюу халивлдаг эсвэл судардаг, гацдаг тийм болж байгаа. За тэгээ их утгаараа буруу ирнэ гэдэг ойлголт байгаа шүү дээ. Би бол буруу гэсэн хүндрлийн төлөв яриаггүй. Дандаа хаагддаг гэдэг төлөв хүртэн яриад орчиж байгаа. Тэгэхээр энэ хүр дээр уг нь юу очдог, ямар эрчим очдог гэхээр амар амгалангийн эрчим очдог юм аа. За жишээлбэл ингээд таагүй байх чинь ирээд аргадах. Одоо ингээд санаашаа чанлаа байна тийм үү? Аргадна, тайвшруулна тийм үү? Инхрийлнэ, эвийлнэ. Эсвэл сургаалаа айлдна, ухамсарлна. Эсвэл ингээд хансиж, дотносож, андалж ингээд зөвшөөрч тийм торгон нандин харьцааны эрг дулаан эрчмүүд уг нь бидний энэ дагс тархиар дамнаад тархиндаа үлээж авч дагс тархиар дамнаад илгээр бусад эргэтэнгээр дамнаад илгэн дээр очиод илгэний тэр эсийн дотор байдаг эндоплазмын тор гэж үүдэг. Хөлбөр болоод баазгар. Тэгвэл баазгар эндоплазмын тор руу очих чадваргүй болно. Тэнд очиж үйл ажиллагаа явуулж чадахгүй болчихж байгаа. За дараагийнх нь. За тэгвэл элэгний 7 дугаар хүн. За элэгний 7 дугаар хүнд яадаг вэ гэхээр 20 дугаар дэлбэн дээрээ байна. Эзэн нь ингээл дандаа юм хартдаг, сэрддэг, хар сандаг, хахирладаг, ярдгалдаг. За энэ юу л бол гэх юм болгоныг хар өнцгөөс хардаг. Хармуу авиртай байх үед энэ хүнд гэмтдэг. Бүр дэлбэн тэр чигээр гэмтэж штеп. Нөгөө 8 дэлбэн чинь нэг нэгээрээ гэмтээд яваад байна. Нөгөө элгийн чинь 8 хүн хуваачаад байгаа штеп. Тэр дэлбэн, энэ дэлбэн гэж гэмтээд явж байна. Аюултай. За тэгэнгүүт юу юм? Нөгөө хөрш сорооны эрчмүүд
сайхан бороо орсны дараа хөрснөөс өмсөж байгаа эрчим, сайхан элсэн дээр явж байгаа эрчим, ууд хангаад өвс ногоон дээр явж байгаа эрчимүүд, нөгөө алт эднэсийн гэдэг юм уу эрдэнэ чулууны эрчимүүд уг нь бидний биеэр дамжаад эвэрлэг тарихаар элэг чинь өөрөө одоо элэгний дотор хүн чинь бидний үнс хүртэй холбогдоод байна. Үнс хүр чинь бид нар их дэлхийн хөрш шрамс эрчимээ авдаг. Тэрвэр дамнаж ирж байгаа нөгөө эрчимүүд чинь дээшээ нугсаараа дамжуулахаар эвэрлэг тархин дээр очиход тэн дээрээ давнаад удирдамж одоо аваад тэгээд элгэн дээрээ хэдийн авч авиж хуу зүрх рүү хэдийн авиж хуугаа тархалт хийж явж байгаа ш. Тэгэнгүүт нөгөө элэгний эсүүд рүү очоод уг нь элэгний эсийн хальс буюу мембран гэдэг гадар төрхөд байгаа тийм үү. Тэгээд мембран буюу мембран эсийг нөгөө чөлөөтэй ингэж хурдан хөдлөх элэгний эсүүдийг ингэж хурдан хөдгөнтэй байх нь сүүл шилбүр гэдэг ойлголт байна. Тэр сүүл шилбүрүүдийг нь тэтгэж яадаг эрчим баг. Хэдэн нэг тэтгэж чадхаа байсан. Өөрөөр хэлбэл хөдийг нь удирдах гэдэг хурдан гүйдэг. Байхгүй хөдөлж чадахгүй. Хөл нь бэв эсвэл гацаатай эсвэл одоо үе мөчнө. Хүн шиг тийм байх байхгүй. Тэн дэлгэн дотор хор шүүрээд хортой өвс урам дараад хоолнос ороод ирлээ. Газ гүйчих хэвээр шүү дээ. Жишээ дархлааных юмс очиж чадахгүй. Гэх мэт ийм асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгээ хөдөлгөөн эсийн хөдөлгөөн удаашаа. Аюултай. За дараа нь элэгний 8 дугаар хүрд. Уг нь бол бид 9 үндсэн хүрдтэй юм ба. Хүмүүс нөгөө 2 хүрдийн дандаа орхидог. Энэ удаа дээр элгэн дээр тэр газар хөлний уулын хүрд гарын алганы хүрд маш чухал учраас оруулж ирэхээс айхгүй. Яагаад хүн уурлахаар гар нь ингэдэг юм бэ? Яагаад хүн уурлахаар хөлн дэвсдэг юм бэ? Энд чинь нөгөө алганы хүрд хөлийн уулны хүрд хоёр идэвхжлэлтэнд орж байгаа хэрэг. Тэнд нөгөө төгжил гэдэг юм гацаа гэдэг юм явж байгаа хэлбэр байхгүй. Тэр ажиллаж байгаа хэлбэр байхгүй та. Тийм учраас нэг ярих гэдэг. Тэгэхээр хүн эзэн нь хүн ихээр муулах. Тэр нэг муулаа зэвсээ одоо би гар хөдөө өдрөө ярьж байгаа маш юм уу. Тэр шиг за утралд орох. Тэгвэр хөтөл бол бүр хүн утралд орсон хүмүүс ингээ хөтөлшил байж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ хүрд гэмтэн эсвэл одоо гацсаар явж байгаа шууд буруу ирнэ. Угаасаа утралд орсон хүмүүсийн элгэний хүрд буруу ирж байгаа хүмүүсээ. За элгэний хүрд гэхгүй. Хөлний уднаас хармаа үрчин ихээр орж ирсэн гэсэн. Тэр над тэр альбингийн ураг цанганд орчихсан байх нь элбэг байдаг. За ерөнхийдөө ингээд ташин дуудчихсан. За тэгэхээр энэ хөлийн улнаас буюу улнаас орж ирж байгаа эрчим газар дэлхийн эрчмүүд явлаа нугсаараа дамжлаа. Явлаа яах вэ? Баг тархин дээр ирж баг тархины одоо үйл ажиллагааг удирддаг. Баг тархин бидний хөдөлгөөн болоод тэнцвэрийг хариуцж байгаа шүү дээ ер нь. Тэгэхээр орон зайн баримжаас гэдэг юм. Баг тархины үйл ажиллагаа нэг талаас нь гэхдээ одоо хэрвээ судраагүй байсан бол баг тархиараа дамжаад юу яаж явах вэ? Элгэн дээр ирээд элгэний эсийн лизосамд очиж лизосамыг ажилуулдаг байх ёстой байхгүй. Байхгүй тэнд лизосамд ирэх хэрэгчмүүд ирж байгаа болчих. Нэг талаасаа. Нөгөө талаасаа энэ хөлний улаарчин дамжгаад эвлэг тамийн өвгдүүд бид нартай холбоотой. Ялангуяа тамийн өвгдүүд бид нартай холбоотойгоор энэ бид орж ирсэн цүрэг эрчмүүдийг задлж үйдгийн дороос галаараа төөнөд устгаа шатаагаад хар моём минь одоо ингэ намайг ирээд өргөцсөн чөөгүй байх юм бол нэг эрэхтэй хураагаад аваа явчихдгийг. Одоо янз янзын ураг цанганд орсон байл нөөдөж өгнө авчдгийг. Дөнгөнд орсон бол авчдгийг. Аз түвшний альбом чөтгөрийн одоо хорлол болох байгаад аваа явцдаг уг нь тийм байхгүй. Хөлний уланд байгаа бүрдүүдээр дамжаад ихтлэхийн эрлэг тамийн хүчтэнгүүд ирж бидрэгээ хамгаалж идэх юм аа махан биеийг уг нь хүсэх юм бол даанч тэр боломжийг хаач чаа. Хаачдаг тийм аа. За тэгэнгүүт за элэгний 9 дугаар хүрдийг ярив. Элэгний 9 дугаар хүрд. Элэгний 9 дугаар хүрд нь хаана байх вэ гэхээр нөгөө 8 дэлбэнгээ хуваацсан. Тэгэнгүүт нэг босоо голч гэдэг нэг зүйлтэй буюу нуруутай гэж ярьчлаа шүү дээ. Нугастай гэж ярьчлаа. Тэгвэл яг тэр нугасны амин судал дээр босоо голчийн чинь амин судал буюу бидний нэг цагаан бас одоо нугасаа яриад байгаа амин судал тэн дээр зүрхний оронд тэр шиг тэрнийх нь одоо амин судал дээр байрладаг байхгүй юу? Тэгэхээр эзний хэн нэг зоох, хорсох, өсөрхөх, зэвүүцэх, хүмхийгөө ингээд зуун, гараа ингээд зангидаа өсөн. Энэ бүгдэд гэмтдэг юм аа. Энэ хөл судардаг гацдаг болохгүй буруу юм. Уг нь бол орон зайн салхины агаарын энэ эрчмүүд энэ гарын чинь алгаар дамжаад бидний биеэр ингээд нэвчээд нөгөө элгэн дээр уг нь очиод элгэн дотор чинь вокало буюу цэврүүнүүд байдаг хийтэй цэврүүнүүд. Тэр цэврүүнүүдийг очиж одоо тэтгдэг учиртай. Гэтэл тэр цэврүүнүүд тэтгдэх юм байна. Цэврүүн дотор хий орон зай байхаа болно. Амьсгалуулах боломжгүй болно. Тийм аюултай. Тэгэхээр нөгөө бидний энэ үг үйлдэлүүд өөрөө өөрийнхөө элхийг алдаг. Тийм учраас бид яагаад яриад байгаа? Хүн та өөрийнхөө дайсан. Хүн та өөрийнхөө бурхан байхгүй аврах элчин. Тийм учраас
хамгийн сайн эмч болох хүн та өөрөө л юм. Эмч таныг тариа хийгээд уурладаг байдаг чинь болихгүй. Таны дутагдлыг засч чадахгүй. Зэрэг хэн тохиолдол. Тэгэхээр та өөрөө л энийгээ хийнэ. Уурлахаан бол, уцаалахаан бол, гомдохоон бол, зүгхээн бол, замхаан бол, зуухаан бол, гуниглагаан бол, уйдгалахаан бол, уйд гашууд орхоо бол хүний амьдрал янз янз зэрэнтэй, бараантай ойлгож байна. Гэхдээ сэтгэл хөдлөлийн тэр одоо хөдөлгөөнүүдийг хэд хүчтэй битгий гаргав. Хэд удаан хугацаанд битгий өөрийгөө байлга. Уйдгалаад байд уйдгаасаа гарах аргаа хэл. Гуниглаад байд гунигаасаа гарах аргаа сэтэлтэй. Та өөрөө энэ биедээ эзэн байхгүй. Та ингэ гуниглах гэж ирсэн биш шүү дээ. Нэг талаас амьдрал баян юм чинь. За тэгэхээр ингээд нэг хүрний тухай ойлгох ярьчих тий. За тэгэнгүүтээ газ нэг юм яриад тах. За тэгэнгүүт алхимийн тухай газ тавчих яах гээд юм тэгэхээр энэ олон хүрдүүдээр дамнаад байгаа эрчим гэдэг зүйл чинь нөгөө за бид нар харъя л та хинч одоо ингээд уул ус толгод байлаа түүмэлт автчихлаа бүгд байхгүй болчихно нөгөө. Эсвэл гам гачиг боллоо бүгд байхгүй болчихлоо. Тэгтэл эсвэл бид амьдран оршин суугаад нутаглаад байхлаар халцраад тахлуулаа халдсан хүний толгой шиг байхгүй болчихлоо. Бид яваад өглөө 1-2 жилийн дараа очиж сэрэгцэн гэдэг шүү дээ. Энийний цаана юу хэлэгдээд байгаа? Эрчим бүхэн өөрөө байглаа сэргээж байгаа байхгүй. Бид нар яасан элэг буй хурц шорон байна шүү дээ. Одоо газар дэлхийд байгаа хурц шорон байна. Элэг биднэрт байна. Тэгвэл энэ байглаас ирж гэрэл туяа цэцрэг оддын гэлбаа байна уу, салхи шуурга байна уу? Тэр мөндрөн байна уу, бороо цасан байна. Тэр бүгд чинь одоо орсоор байгаа тэр одоо хөрсийг хэвэн болгочлоо. Гой сайхан болгочлоо. Тэгвэл элгийг бас тэгж усаж болно. Тэхийн тулд сая би ярьлаа шүү дээ. Баахан олон хүрдээ энэ олон хүрдээр чинь олон эрчимүүд болчихсон. Тэгвэл элгэнд маш их А аминдэн байдаг л гэрээ. А аминдэмийг заавал витамин уужгаад нийлэгжүүлдэг юм биш. Хоол хүнс тэжээлээр авна. Тэр махан биеэл тэтгэн илүүтэй. Махан биедээ л илүү хүрэлцэн. Гэтэл сүнсэн бие чинь энэ бие чинь махан бие сүнсэн биений цулталтанд дундаж хүний төвшөнд нь 95 одоо 5 гэсэн харьцаа байгаа. Уг нь 97 3 ч бас байгаа гэж байна. Хүнийхээ өөр бэлэг талын чадвар сүнсний өвчлөөсөө хамаарат зарим нь 97 8 хүртэл байдаг. Гэхдээ дунджаар 95 гээд авчихад нэг төсөөлөлт өөрчлөгдөхгүй. Тэгэхээр махан бие чинь 5%, сүнсэн бие чинь 95% аа. Тэгэхээр махан бие чинь 5%-ийг тэр А аминдын хоол хүнсээр авч байгаа нэмэлтээр авч байгаа чинь тэтгэж чадна. 95% тэтгэж чадахгүй байхгүй. Тэр 95% тэр эрчмийн бие чинь тэр сүнсэн бие чинь 95%-ийг та нар А аминдын үйлдвэрлэдэг эрчмүүдийг биедээ байгаль дэлхийгээс тосон авч бий болгох чадвартай байхгүй юу? Жишээлбэл энгийн агууд байдаг гэж хэлчихье. Өөрийнхөө цусан сүнсний мэлбэг бүрдээр дамнуулаад А аминдын үйлдвэрлэдэг янзсан эрчмүүдийг эрдэнийн чулуудаас татан авах боломжтой. Эрдэнийн чулуудтай ойрхон эсвэл эрүүл мэндийн бясалгал гэж тэрийг сууж явахдаа цусан сүнсээр дамжуулаад мэлбэг бүрдээр дамжуулаад элгэндээ хэрэгтэй А аминдын үйлдвэрлэдэг заавал элэг гэхгүй шүү дээ. Бус хэрэгтэнд хэрэгтэй л ба. А аминдын үйлдвэрлэдэг эрчмүүдийг эрдэнийн чулуудаас татан авах бясалгалтай, төвлөрөлтөө, ховсонд оролтоо, бодолтой. Заав төд бяцлахгүйгээр бодоход эрдгийн тэр чинь. Өнөөдөр нөгөө хүмүүсийн бодлын хүч багассан учраас бяцлах чинь төвлөрөх гээд байдаг. Бяцлагдаг эсвэл төвлөрдөг тийм хэв маяг руу орчоод байна. Үгүй ээ. Сайхан юм хатгаж байхдаа сайхан юм бодоод алхаж байхдаа л тэргээ дуудаад авчина. Бодол хүчтэй монголчуудын бодол хүчтэй байхгүй хэрвээ бодлын хүрдүүд нь хаагдчихаагүй бол бодлын хүрдүүд нь хар муу эрчмийн орон зайн долгисолтой ижисэд нэгдээд тэр орон зайнаас муу юм бодоход муу эрчим татхаад болчоогүй бол тэгэхээр авчих боломжтой байдаг. Нэг за жишээлбэл махан сүнсний наран сүлжээрээр дамжуулаад А аминдын үйлдвэрлэдэг эрчмийг чулуудсан модноос татах боломжтой. Ясан сүнснийхээ үнц бүрдээр дамжуулаад кадмийн эрчим одоо энэ юу А аминдын чинь өөрөө юунаас үүсэж байгаа байхгүй юу? Циркон, теллур, кадми зэргийн нийлэгжил дундаас анх гаргаж авсан байхгүй. Тэгэхээр анх яаж нийлэгжүүлсэн тэр эрчмүүдийн тэр чин байгаль дээр байгаа тэрний эрчмүүдийг бидэд дуутахад А аминдын хүссэн хүсээг уг нь нийлэгждэг. Яг адилхан Д витамин шиг нарны цагаан туяа одны галбад аянгын дотор соронзон эрчмүүдээс тэрний соронзон урсгалаар төвдөг гал солон нарны солонгон хүрээнээс туйлын туяадаас Д аминдыг бидээ татаж аваад үйлдвэрлэх боломжтой шиг. Өөхөн цагаан чулуунаас татаад авчих боломжтой шиг. Булгийн усны дээшээ хөөрж байгаа тэр уурын эрчим дундаас Д аминдыг үүсгдэг эрчмүүдийг бидээ татаад авахд бид чинь Д аминдыг үүсгдэг эрчмүүд сүнсэн бид чинь хангалттай ороод ирэхэд сүнсэн бээсээ махан бирүүгаар шахаад тэнд Д үйлдвэрлэдэг байхгүй. Уур шугамнаа. Тэр энэ бол нэг тийм энгийн одоо бид нар чи тийм их үзсэн шүү дээ. Уг нь энгийн ойлголт. Заавал мэдих шаардлагагүй ч байгаль хэлтэй ойрхон байгаад тэгэхэд болоо. Жохон логик сэтгэлтэй байх юм болоо байхгүй юу? За тийм байна.
Тийм одоо тэгтээ нөгөө Д аминд юм хүмүүс нөгөө арьсаар дамжуулж авдаг гэж ярьдэн шүү дээ. Холестерин энэ чинь нөгөө холестерин байж байгаа учраас энэ холестерин идэвхжиж цаашаа эхлээд бөөрлөө очоод сул хэлбэрийн дээр болж хувирна. Гэхдээ бөөрөн дээр бол 1000 дахин идэвхжиж байгаа шүү дээ витамин өөрөө. Тэгээд элэг рүү хэрэгцээтэй витаминд очих хэвээр. Үүнтэй яг адилхан бусад витаминууд, бусад эрчүүд яг адилхан логикоор үйлдвэрлэгддэг энэ махан биенд. Бид нар Д витаминыг бол ингээд нарны гэрлээс аваад байгаа шүү дээ. Бид нар нарны гэрэл бас баригдахгүй байгаа. Гэхдээ харагдаж байгаа тийм. Нарны гэрлээс авч байгаа. Бусад амин дэмүүдийг бас яг ийм орон зай нөлөөллөөс бас хураадаг яг адилхан. Зөвхөн судалсан хамгийн их одоо нөгөө гүнзгий судалгаа хийгдсэн Д аминдэн байгаад байгаа болохоос бусад амин дэмүүдийн хувьд яг адилхан. Одоо жишээлбэл нөгөө хөдөө гараад энэ бүх өвс урмлоос чинь бүх амин дэм дээшээ нар мандахтай зэрэгцээд халалтын тусламжтайгаа дээшээ хөөрөд агарал багчиж байгаа шүү дээ. Тэгээ нар хэтэрхий өндөрт мандах юм бол бид нар тэр амин дэм дээшээ алдчихж байгаа. Нар яг мандах юм нь бүх юм ингээд хөөхөд бэлэн болоод ингээд хүний хамармын түвшинд одоо тийм өндөрт гэсэн газраас 1-2 метрийн зайд ороод ирэхэд бидний амьсгалахад бол хамраар орж байгаа шүү дээ. Тэр хамраар орж байгаа нь болохоор шууд хамраар ороод махан биеинд одоо нөлөөлж байгаа гэхээс илүүтэйгээр шууд хүрдүүд рүү орж байгаа. Шууд сүнсгэл бие дээр орж ирж байгаа. Тэгээд махан бие маш хурдан хүлээж авах боломжтой болж байгаа байхгүй. Гэтэл хэтэрхий дээшээ бид нар дээшээ хөөрхөл юм бол нөгөө өвс ургамлаас ялгарсан хөрс шорооноос ялгарсан бүх амин дэмүүд хэтэрхий өндөрт очиж байгаа учраас махан бие бол авах боломжгүй шүү дээ. Яаж ч бодсон өндрийн зүрөө гарна. Гэтэл энийг бол сүнсгэлээр дамжуулж авдаг. Сүнсгэлээр авдаг. Хүрдүүдээр авдаг. Дээшээ бүх хүрд чинь онгорхоо байгаа. Амьсгалаар агаараар орж ирэхгүй байсан ч гэсэн хүрдүүдийн тусламжтайгаар сүнсний тусламжтайгаар авчиж байгаа байхгүй. Ийм нөлөөнүүд бол байдаг. Тэгэхээр Д аминдын судалсан учраас бид нар мэдээд байгаа. Тэгэхээр Д аминдын бол элхэн дотор 60 хоногийн нөөц үүсгдэг. Тэгэхээр Д аминдыг авахын тулд бие чинь нүцгэн наранд явах хэрэгтэй болчтой шүү дээ. Нэгдүгээр бие чинь халдсан байж иж наранд гарах юм бол илүү хурдан холестерины нийлэгчлэр Д аминдын илүү хурдан орж ирдэг. Одоо нийлэгчл нь хурдан явдаг. Гэтэл наранд ингээд бүх одоо нарны хамгаалтын тос дүрхээд битүү хувцалсан байх юм бол Д аминд тийм амархан нийлэгч аршин дотор нийлэгчлэх процесс юм хурдан явахгүй. Тэгээд нэгэнд одоо шалтан нүцгэнгүйгээд одоо эхний 10-15 минутанд л орж ирж байгаа шүү дээ Д аминдын нийлэгчлүүд. За ингэсэн тохиолдолд элгэнд 60 хоногийн нөөц үүсгдэг. Гэтэл энэ бол юу хэлээд нэг гэхээр та өвөл бол нүцгэн одоо гадаа гараад явах боломжгүй шүү дээ. Тэгэхээр өвлийн турш авах юм чинь элэг одоо жишээл нөөцөж өгч байгаа байхгүй. Зөвхөн дээг нөөцлөд байгаа юм биш ээ. Усан тусдаг амин дэмэг чадлаараа нөөцлөнө. Усан тусдаг хэвчлэн нөөц үүсгэх учраас та өдөр болгон хоол хүнсээрээ агаараараа хөдөлгөөнөөрөө дамжуулж татаж авах шаардлагатай болдог. Тэгэхээр элэг өөрөө ийм том банк учраас маш их олон юмнуудыг чинь нөөц хэрэгтэй үед нь өгөхгүй бэлдээд байж байгаа учраас энэ дээр сэтгэлийн нөгөө докторгүй төрөний үзэн янтал уур бухимдал одоо гомдол янз бүрийн ороод ирэх юм бол элэг нэгэд хамаг юм төвчдөг юм. Ингээд энэ нэг бол та уураараа бүгдийг шатаагаад ингээд үн сулгаад хийсгэж чинь. Нэг бол ингээд бүгдийг царцаагаад гацахаа хийчих чинь. Ийм хоёр үндсэн ялгаа элэнд үүсдэг. Тэгэхээр энэ гацалтан дээр энэ саатал дээр хөвчлэн хүмүүс эсвэл энэ хоосрол дээр хөвчлэн сэтгэл гутралд ороод байдаг. Ялангуяа төрсний дараа сэтгэл гутралууд төрөөгүй байсан ч гэсэн одоо хүмүүс дээр гормоны өөрчлөлтөөс орж ирэх сэтгэл гутралууд үүсдэг болсон. Яагаад гэвэл элэг бол маш их олон гормоныг хоргоожуулж хэвийн түвшинд буцаага барьж явах хэрэгтэй. Хогноос нь хүний өөрийг нь цэвэрлэдэг. Илүүдүүлж хин гормон өөрөө дотроо үйлдвэрлэсэн. Нөгөө адреналин, кортизол бүгдийг өөрөө үйлдвэрлэсэн шүү дээ. Тэгэхээр илүү юмнууд чи элэг бас хоргоожуулахад бас хэлгэнд шимтэж хэрэгтэй. Хизээч юмыг үнгүй цэвэрлдэггүй. Тэгэхээр бүх юмаа болохгүй юмд уурлаад бухимдаад гомдоод хамаг юм гаргаад ингээд дуусгасан байдаг. Гэтэл дахиад сэтгэлийн докторгүй байдал зөөгд маш хэрчмийг үйлдвэрлэсэн. Нөгөөдөлөө хоргоожуулах гэсэн чинь тижэл байдгүй. За энэ мэт маш олон тохиолдлууд үүсдэг. Шим тижээлийн дороотлоос, эрчмийн дороотлоос үүдэлтэй сэтгэл гутрал гэж юм үүсдэг. Энэ дээр бол махан биеийг заавал хоолн, хүрдүүдийг заавал тижээн, сэтгэлийг заавал төвшөлтгөн, за тэгээд байгаль явж эрчмийг одоо байх авах бүх одоо үүд хаалга савуудаараа авна. Энэ ширхэг дэгүүрээ манайхаа. Тэгвэл бол тийм. Гэхдээ энэ муугаад гардаг гэж хэлэх гээд байна. Тийм учраас. Ширхэг дэгүүрээ одоо ширлж байгаа хэлбэрэн та бүхэн бидэнтэй хамт лайв хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэгээ олон хүнд хүржээвэл бас нэг олон хүн эрүүл явах энгийн аргуудыг мэдчих юм бол ингээ байгаль дэлхийд гарахын үнц нь сүнсэн битэй байхын үнц нь энэ өөрийгөө амар амгалан байхын үнц нь мэдчих юм бол одоо харьцангуй бүгдээрээ бас амархан
одоо юу сайхан болчих гээд шүү дээ. Тэгэхээр ширлээ дөх юм бол энэ бүхэн та бүхэн буян болж очноо. Нэг талаасаа нөгөө талаасаа нөгөө бас тус шүү дээ. Ер нь бол бусад буян үлдэх гэж ирсэн, бусад одоо хайр түгөх гэж ирсэн, бусад ухаарлах хайрлах гэж ирсэн юм чинь. За материал байх албагүй. Нэг хүнийхээ бол хийж байгаа дэмнээд өгвөл бас адилхан. Яг адилхан лайв хийж байгаа одоо сонголт явуулж байгаа адилхан. Тооцогдно. За тэгэхээр элгэн дээр бол түрүүнд бид нар хэлсэн элэг модон махбодтой. Тийм учраас заавал гарна мод тэрдэг. Тэгээ элэг одоо нөгөө өнгөрсөн байр дээр зүрх бол нөгөө хайрын орон байсан шүү дээ. Хайраар дутахаараа өгдөг. Элэг бол баяр баясгалангийн орон. Тэгээ баяр баясгалан дутаалах юм бол оронд нь уур хилэн ороод байдаг. Уйдхад хоног ороод байдаг. Тэгээ баяр баясгалан эсэгчийн бол бусныг нь үйлдвэрлэх эрчим уусаа басаад эхлэв шүү дээ. Тэгэхээр ийм зүйл дутдаг учраас энэ яг одоо хүн бол өөрийгөө анзаарах хэрэгтэй. Би алин илүү төлхөө гаргаад байгаа юм бэ? Өдрийн нийт энэ 24 цаг унтахаас бусад энэ цагуудад ихэвчлэн бухимдал их байгаад байгаа мó баяр баясгалан их байгаад байгаа мó аль сэтгэлийн төлөв дээр төлхөө оршоод байна гэдгээрээ бас өөрийгөө дүгнж болно. Тэгээ дээрэс нь хүмүүс одоо жишээлбэл нөгөө элгэний вирустэй байна гингүүтэй одоо нөгөө бид нар чинь ялангуяа С вирусын эсрэг бол нэг эмчилгээ орчихсон. Янз бүрийн эмүүд ууж байгаа. Түрүүний хүн асуусан байсан үе мөч өвдөд байна. Тэр элгэний вирустэй байж байгаа. Одоо яг мэдээж нөгөө вирусаа устгахын тулд янз бүрийн эмүүдийг ууж штэ. Гэтэл тэрэн дээр нөгөө бусад эргэтнүүдийн гэмтэл хавсарж орж ирэхээрээ одоо шил бөөрн гэмтсэн байна. Одоо бусад эргэтэн өвдсөн байгаа тэр элийг эмчлэе гэдэг ингээд нөгөө хүчтэй эмчилгээ хийх чихэд бол бас ингээд үе мөч рүү бусад эргэтнэр рүү ингээд янз бүрийн гэмтлүүд орж ирдэг. Тэгэхээр одоо ямар нэг эмчилгээ хийх гэж байгаа бол бусад эргэтнүүд чинь эрүүл байж хийх ёстой шүү гэдгийг анхааруулдаг юм. Тэгэхгүй бол одоо жишээл элгэний өвчл одоо юутай бөөрийн өрсөлдөд хасраад ороод ирэх юм бол ихэвчлэн үе мөч рүүгээ шундаг, үе мөчний янз бүрийн гэмтлүүдийг бий болгодог. Элгэн ихэвчлэн шингүү болцсон байдаг юм уус. Тэгээд тэн дээр бөөрийн өрсөлд хасраад ороод ирэх юм бол үе мөч гэж өвддөг, үе мөч нь сийгдэгээ. Тэгээд түрүүн бид нөгөө нэг элгэний өвчлөлтээр нэг ярьсан шүү дээ, тий. Уур хилэн одоо уур гэдэг бол элгийг ингээд тамирдуулдаг юм аа. Дээрээс нь уурлах үед дээд би хална гэдээ үзсэн шүү дээ. Голын хий ихсдэг. Энэ зүрхэн дээр байлж байгаа энэ хий ихсээд байдаг. Энэ хийг л ихсгэж юм бол хаан бол хаан махан би чинь тэр чигээр өөр хийн орон зай. Тэгээ тийшээ хийг алдчих юм бол одоо бөөрлөгөө алдах юм бол бөөрнүүд нь ясруу алдах юм бол ясны өвд нь үе мөч рүү алдах юм бол үе мөч өвдөж байгаа байхгүй. Тэгээ хэвийн байж байгаа эрчмүүдийг л өөрөө ихсгэж юм гэсэн. Тэгэхээр хий гэдэг бол ихэвчлэн уурлах үед маш их хийн нөлөөллөөр уурлах учраас хийг өөрөөхөн захирах боломжтой байхгүй сэтгэлийн одоо хөдөлгөөрөө дамжуулаад тэгээд тэрийг нөгөө би гомдож ийн би гомдмоор байна дуустлаа гомдож дуустлаа гомдно уурал дуустлаа уурлна энэ болгон чи эцсийн дүндээ таны бүх хийг тэнцвэргүй болгож байгаа. Тэгээд тэрнийхээ үеийн үрийг л аль нэг төрлийн өвчин болгоод ингэ өөр явж байгаа шүү дээ. Тэр энийг бас маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд уур үед нь яг уурлна улам уурлна гэдэг чинь өөртөө айгүй хайргүй хүний шинж байхгүй. Өөртөө хайртай бай гэж. Тэгвэл ядчил өөрийнхөө сэтгэл зүг зав. Энд чинь өөрийгөө хайрлаж байгаа юм байхгүй. Тэгээс өөрийгөө хайрлах зүгээр л би хайртай. Энэ хайр биш шүү дээ. Өөрийгөө хайртай гэчээд муухай мэдээл хүн рүү муухай хараад хүнийг муулаад тий. Энэ ч одоо юу гэж энэ чинь үг үйлдэл чинь тэмээ юм шиг тэтгэр хав шиг зүгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар битгий тэгээ чи үйлдэлээрээ өөрийгөө хайрлах. Хайртай юм бол ихтгэлээ үйлдэлээрээ хайрлах. Өөрийгөө хайрлах гэдэг тийм зарчим бас яригдж байгаа. За тэгээд цаашаа ярив. Хайрладаг хүмүүсийн нөгөө ямарч нөгөө өвчин алддаг. Өвчин болгодог гэж байна. За элгэний өвчин. За тэгээ нөгөө түрүүхэн ярьсан шүү дээ. Уник уутгах хэд авдах бол элэг уутгахтай болоод элгэн цирроз үүсэх хатангарш одоо эсвэл хатангарсан нөгөө циррозтэй элэгчсэн хавдаг шүү дээ. Тэ хавдар үүсэх тийм нөгөө дэлбэнгүүдээс хамаарна шүү дээ. Аль дэлбэн дээр хавдар үүсгээс хамаарна. За тэгэх юм бол бүсэн үсэг одоо нэг сүнсний юмэг нөгөө байдаг зүйлийг байхгүй гэж хичнээн зөрүүлээд хэрэггүй болсон хүмүүсээ. Бурхан байхад бурхан байхгүй гэж зөрүүлээд хэрэггүй болсон. Тэнгэр биднийг бүгдийн шүүж байгаа тэнгэр шүүдэггүй тэнгэр байхгүй бити тэнгэр ярьжээ гэж нэмэргүй адилхан чи шүүдэж байгаа. Тэрэн шиг 7 сүнс бид чинь байгаа 7 сүнс байхгүй гэж ярих хэрэггүй. Тэрэн шиг завсар ертөнцид хармоо ертөнцид осор олон сүнсүүд бид нартай зэрэгцэн уншаад энэ махан биеийн дайн тулгаанд аль хэдийн орчоод биднийг ингэ эзэмдээд байна. Энд ирж байгаа хүмүүс яолкны мод шиг иржээ. Эндээ зүтгэртэй, эндээ бугтай, эндээ шүгтэй гэдэг юм. Эсвэл тэндээ шүгийн урагтай, эндээ одоо тэрнгийн зангатай гэж ирээд байгаа байхгүй. Тэгээ үүний юм таниулах болохгүй байна. За тэгэхээр хэтэрхий гоног уудах тэгэхэд автах. Элгийг уудахтаа болгоод байгаа шүү дээ, тий. Нэгдүгээр элгэний цирроз тийм өвчин үүсэж байна. Энийний чинь цаа нөгөө элгэнд чинь зэтгэр шүг
Эсвэл завсын сүнсүүд ирж холбогдчиход эсвэл холбогдох боломж нь бүрдчихэд байгаа шүү. Ер нь бол холбогдсон болоод өвдчихөж байгаа. За дараа нь уйлаад гашуудаа хэтэх үйл уй гашуу үзэлгүүл яг уйлах зүйл бололгүй л яг. Гэтэ Монгол үгдээ зүгээр хичнээн зовлонтойч орондоо бүл. Гэхдээ орондоо уйлаад идэв. Шүн орондоо уйлаад гашуудан уйлаад идэв. Чи өөрөө яахан шүн гашуудаж уйлаад болохоор шүнийн тэр нэг үүлтэй хар сүнсүүд чинь шүн ажиллаа хийгээ явж байгаа шүү. Өдөр нь бид нар унтцсан. Өдөр нь болоод цагаан сүнсүүд нь ажиллаж байгаа. Шүн нь болоод харууд нь ажиллаж байгаа. Үүр болоод үүрийн гэгээ болоод үчи одоо юугаар тийм гэгэнэр нь саарлууд нь ажиллаж байгаа. Ингээд энэ сүнсүүд чинь өөр өөрийнхөө цаг энэ байгалийн цагийг хойрлж авсан өөр өөрийнхөө үйлийг хийгээ шогшиж байна. Тэгэхээр шүн уйлжаад уйлсараа шүн нэмсэн шидийн бодоо шүн буурж бухимдаад шүн гутаж гунаад шүн хүний хүнд ингээд муу санж юм бодоо. Гэртээ болоод өөрийнхөө махан бид хармуу сүнсүүдийг өрн дуудаж байна. Наадуул чи угаасаа тийм хүмүүстэй очиж найзлах ёстой. Ашгүй энд нэг хүн уйлж байна. Гэв гүжээд наалдчихна. Ашгүй энийг өөрийнхөө одоо унлах болгочихё. Тэгээд юм хийя. За ийм баа шүү. За тэгээ энэний цаана элэг хөрөлтөнд ороод нүг юу яаж тэр өөлөн хомны цаг гаш уух шиг элэг чи уртч эхэлж байгаа шүү. За төвшөв тавтах гэж ярьсантэй айдас хүз тавтах. Элэгний олон ур тааг нэгдүгээртэй элэг одоо элэг өөрөө төвшүүрт байдалд орж байгаа. Цаана нөгөө төл ирж байгаа шүү. Би нөгөө тонтой юм дээр нэлэхээр зарим нь хэлсэн. Мэдээж чинь дандаа нөгөө завсар ертөнцийн саарлуу төлөө олоогүй гэдэг юм. Завсар ертөнцийн саарл эрчмийг тогтоон барих зорилготой эсвэл одоо нэг амиа хорлсон, эд баялагтаа одоо хорогдсон, аврал ирсэн, буйнам дутсан саарл ертөнцийн сүнсүүд адилхан би махан битэй болох юмсан махан битэй байсан бол тэгнь энэ одоо сүнсний их сул байна болж үл энийг өчөөд бид нарч юмсан энэ айл эзэнгүй мэн энэний гэрт нараад оргонч юмсан гэж хүсээд явж байгаа шүү дээ. Тэд нар чинь ирэн хүмүүсээ ирчээд байгаа. Гэх юмсан за нэг сандраал нь төвдөөд мэгдээд барьцаалдах гэж ярьсан шүү дээ. Элэг чинь юу гэхээ мэдэхгүй элэг өөрөө гацсан юм гэж ярьсан. За гэрэн шиг. За уцаарлах уусах бухимдах депрессдэх элэг битүү хар эрчимд авцсан байдаг шүү. Одоо элгэний гадуур битүү хар эрчим. Нэг талаасаа нөгөө талаасаа нөгөө би рүү орж ирсэн хармуу сүнсүүд чинь элгийг ингээ бацаа тэрвэрсэн байдаг. Бүр тэрврээд ингээ хуруу хумсан шидгээд бэж идэх шүү. Элгийг нөгөө ямар ч хөдөлгөөнгүй ингээ болгоцсон тийм л байдаг шүү. Аюултай. Тэгээд нөгөө хар эрчим элэг чинь өөрөө ажиллаа хийх гэж нөгөө хар эрчимтэйгээ тулалдаж хар эрчимээ задлах гэж хармуу сүнсүүдэд хөөж явах гэж хамаг цагаан зарцуулаад нөгөө босод хоол хүнс тэр доошо нойр бочирхаад орох гэж мэд тэр байхгүй хамаагүй бол чадна. Тэгэхээр өөрийгөө амьд авч үзэхэд тэнцэж эхлэв шүү дээ. За энэний цаана урчлангийн харууд их холбогдсон байдаг шүү. Урчлангийн харууд ингээд уурсдаг, депрессдэг ингээд авилгагүй одоо хүчрхийлэгч гэдэг юм юу гэх юм ачаатаа аршинтай хүмүүсийн цаана урчлангийн харууд гэдэг чинь том харууд шүү. Альбан тэр нь цаашаа. Тэр нь зүгээр өөрх нь нөгөө юу болдог унтхан болоод идэв юм зүгээр зуучин болсон байдаг. Тэр нь тэр хүнд холбогдлоо. Элгийн төвөрлөө тэрнгийнхэн цаана яах вэ? Урчлангийн харууд нь сайхан одоо наадмуугаа тэг юм гээд. Хамаамаа хэлэх гээд байж идэг. Эрчмийн төлөөх дан явж байгаа гэдгийг л ойлгоо. За сэтгэл төвшиг санаачрах шаналх санах битгэрэх хямрах элэг эрдэсгүй болно. Эсвэцний ялгал хэлт багасна гэх мэтлээ. Тэгээд цаана нөгөө нөхдүүд ирж нааднаа. Хардах сэрдэхийн цаана адилхан. За харддаг сэрдэг хармуу сандаг хардаг ярддаг одоо ингээд юм хатуу сэтгэлтэй хатуу элэгтэй хүмүүс үлдээ. Элэг үнэт эрчмүүдийг одоо жишээлбэл оддын эрчмүүдийн хомсдолд маш хүчтэй ороод нүцэс ялгархаа болно. Элэгний хавдраг үүснэ. Тэрэн ад буг гэх мэт нөхдүүд цаана эзэн болоод гэдэг юм урагтаа цангадаад эсвэл бидэн ороод эсвэл үүрлээд гэдэг юм. Тийм л юм болно шүү. За гутралд орох гомдох. Элэг өгч нь угаасаа элэгний олон нийсүүд амин эрчмийн хүчтэй хомсдол гэдэг чинь юу гэсэн юм. Амин судууд нь тас явчихна. Тэгээ одохгүй одоо ингэ. За 100 хорсох, өсөрхөх, өс сангадах, ус санах гэх. Ингээд байх юм бол элгэнд хор хөндлөж эхлэнэ. Хор тавдар үүсэх нөхцөл чинь тавигдана. Орчлонгийн харууд бас ирнэ өргөцөнгөө тавьсан байна. Гээд ийм аюултай учраас хүмүүсээ сөрөг зан авираад дарах. Өнөөдөр хүн яах гэдэг гэгэрл гэж үг хэлээд байна. Хамгийн наацхан ядаж өөрийнхөө сөрөг зан авируудыг дарж сурах. Өөрийгөө цэвэр тунгалаг амар амгалан байлгаж сурах гэдэг байгаа шүү дээ. Хамгийн эхлээд эн чинь гэгэрл болчоод байна. Хүн бидний өнөөгийн төвшний хувьд. Тэгээ ядарч тийм байгаас урч амгалан тайван байдалд өөрийгөө оруулж өөрийнхөө энэ биеийг тарих энэ сэтгэлийн үйлдэлүүдийг энэ янз янзын ахил үгүүдээ бодлуудаа үйдлүүдээ ханд сурыг удирдах сурыг. Тэгэх юм бол маш олон заавал элэг гэхгүй маш олон эдэрхтэн хэвэн болох боломжтой байна. Маш олон нэг хаалгууд нэгдэх боломж нь бүрдэж байгаа шүү.
Тэгэхээр нөгөө энэ окей. Тэр нөгөө элхэн дээр илэг нөгөө хорыг хоргоожүүлдэг. Тэгээ хор шарамжуулж байгаа маш том эргэтнээс энэ бие дээр байгаа ганц шүүлтүр. Тэрэнд нь бөөр жоохон дэм болно. Тэр энэ хор хоргоожүүлдэг учраас түрүүн хийсэн тэр зуудаг, замдаг, өш сандаг, хов ирдэг. Тийм. Одоо ийм сүрэг шин дээр нь амин боддог тий жоохон хэрэгтэй хүмүүс байдаг шүү дээ тий. Ийм үе дээр хороо хүртэл задлахгүй тотгошоо ингээд. Тэр шууд хөндөг. Тэгэхээр нөгөө хор чин цус руу дахиад урсгаас урахгүй байхгүй. Шүүгдэд хор өөрөөр нь ядлагдаад цэвэр цус урсгах хэрэгтэй байсан чинь яг ингээд сэтгэл зүйн сүрэг хөдлөлөөр шалтгаалаад нөгөө чинь шууд ингээд тотгошоо өөрлөгөө шингээж авч байгаа. Ингээд илэг хатуурхаас үш яах юм бэ? Ингэжэл сэтгэлийн сүрэг эрчим яг үнэндээ залуусанд нь гарч байгаа байхгүй энэ хэрэгтэй өөрөө. Тэгэхээр энэ хамгийн гол энийг хөдөлгөөд байгаа би болгоод байгаа зүйл чинь та өөрөө дотоодод үүсэж байгаа шүү дээ. Энэ гомдол дотоодод үүсэж байгаа, бухимдал дотоодод үүсэж байгаа, өөр дотоодод үүсэж байгаа, үдэн ядал зүхэл занал дотоодод үүсэж байгаа. Амиа бодыг бэртгчин бай гэдэг сэтгэл дотоодоос үүссэн. Тааруулж төрхөл тийм. Тэгэхээр энэ сүрэг эрчим дандаа энэ хорыг хор шүүж байгаа, хорыг хөргөөжүүлж байгаа явцад дандаа саад хийдэг учраас эргээд хор цусаар дамжаад бүх идэрхтэнд очих юм боломж бүрддэггээ. Тэгээд аль эргэтэн илгнээс гадна давхарсуул байна. Тэр эргэтэн бас давхар өвддөг. Энийг их сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд хүмүүс нэгдэг байхгүй. Та ууралт юм уурал. Харин хүүхдэд уурах гэдэг. Эсвэл нөхөр уурах гэдэг. Гэхдээ тэгээд өөрөө тэгээд уурн одоо тэд нар яхаа уурын хөрөлдөө. Тэр хүн өөрөө зүг зүгээр өндөг шиг байж исэн. Тэгэхэд нөгөөдөлдөө уурын хөрөлдөө. Гэхдээ тэгээд нэг би эргэтэн чинь өөрөө аюу юу штэ тол болж өгдөг штэ. Тийм таны үйл буруу бол та өөрөө буруу зүйл хийгээд аваад бурууг чинь нотлох гээд би чинь өвдөж байгаа, сэтгэл чинь өвдөж байгаа, сүнс чинь өвдөж байгаа, тархи чинь өвдөж байгаа. Байхгүй юу? Тэгээ энийг бас ойлгохтой. Бус руу бурууч шиг хамгийн анх юм байхгүй. Тэрнээс болоо, энээс болоо, тэрнээс болоо, энээс болоо. Хамгийн гол нь бус руу чих юм бол хизээд эмчлээ болт гаргалгаа болтохгүй шүү дээ. Бусад хүмүүс буруутай биш учраас. Тэгэхээр бусад хүмүүс өөрийн хөргөж байгаа биш. Бусад хүмүүс зүгээр тэр сэтгэл дотор нь юу цуглуулсан байгаа гэдгийг зүгээр харуулж өгж байгаа төдий байхгүй шалтгаан төдий. Тэр хүмүүсийг нэгд ууралцсан бол ингээд уурал дуусахаас нааш би нэг хянч чадахгүй байна гэдэг уурал нь тийм биш. Одоо бүр жишээ байдэн шүү дээ. Хүүхдээ загнаад ингээд маш их ууралж ирсэн чинь гинт дараагаас нь дуудлага ирэхэд сайн байна уу дараагаа гэж зүгээр авч байгаа. Энд чинь контрол хийж болно гэсэн үг байхгүй юу? Тийм. Болохгүй бол энэ чинь хэцүү шүү дээ. Шууд ингээд дараагаа уурах хэрэгтэй шүү дээ, тийм. Тэгэхгүй шууд уурал засаж гинэ гэдэг бол энэ контролх бүрэн боломжтой гэсэн үг байхгүй. Зүгээр л нэг үндэ сэтгэлийг жоохон давраацсан, ерөөсөө яг үндэ дотоод байгаа бусад хүнийг удирдах гэдэг байгаа хэрнээ сэтгэлээ ерөөсөө удирдахыг хүсдэггүй. Дур зоргоор нь нөгөө ирэхүү гэж болгоо хийцэн та одоо маш их болоод шүү. Тийм тийм. За тэгээд юу яг нэг энэ дээр эмчилгээний энгийн аргууд байна. Маш энгийн аргууд байна. Тэгээд энгийн аргуудыг бас та нар маань сураад авчид өөрсдөө энэ уцаа би хаана авчид ураад сураад авчид танаас маань өөрсдөө хэрэгтэй. Монголчууд нөгөө үгээр өөрсдөө хэмж. Яагаад монголчууд үг автай гэж хэлдэг юм бэ? Тийм үү? Нэгдүгээр хоёрдугаар үг хүчтэй гэж байна. Тэгээд нөгөө үгээр хүнийг алж болно, үгээр хүнийг эмчилж болно гэдэг үг байна. Тэгвэл тэрний цаад мөн чанарыг таниулах гад өнөөдөр яаж элгийг хүн үгээр эмчлэх боломжтой юм бэ гэдэг. Зүгээр өөрсдийнхөө бид нар хийдэг зүйлийг сонирхолж та бүхэнд хэлэх гээд байна. Тэгээд одоо манай цаг нэлээд явчлаа. Уг нь бол та нарыг элгч нь өвчтэй юу үгүй юу гэж хэлэх маш амархан. Одоо жишээлбэл ингээд явцдаг байхгүй тийм. Хаана? Нүг махан бид өөрсдөө бүгдэнд хариу өгч идэг юм аа. Маш одоо элгийн онцлог бай. Яаж бид нар элгийн хүний элийг өвчтэй бэ нэ өвчгөнгүй бэ нэ гэдэг онцлдог вэ гэдэг энгийн юм аа яриа л та. Одоо зарим хүмүүс бидрийг өөртөө эмч биш бэжэж бид нар сүнсний эмчнэр буюу сүнсний домчлол сүнсний мэрэгчлэн. Гэхдээ махан биеийг яагаад ингэж эмчлээ таа юм бэ? Маш амархан. Элэг түрүүн одоо элэгний өвчтэй өвчнгүй гэдэг элэгний хүрдээр дамжуулаад мэдчих боломжтой. За элэгний төдгөр хүрд гэмтэлтэй хав гэхэд гэмтэлтэй бол нөгөө нэг үйлдэлтэй гарч эхэлдэг. Ойлоо хоол ингэж эсвэл сандарсан төгссөн байдлаар. Эсвэл ингэж өдөрт муухаар асууж. Амархан. Эсвэл сүнсүүдэд дамжуулдаг. За элэгэнд одоо элэг долоон сүнс элгийн бүгд 7 талаас нь хариуцж байгаа шүү дээ. За элэгэн дээр элгийг ясны сүнсний гэмтлийн удмаас элэг гэмтснээ өөрчлөгдсөн мэдрүүлээ гэдэг ингээд явах юм бол ойлгомжтой. Тэгээд тэрний яг юу байна хүүгээ явчихдаг байхгүй. Тэгж бодно. Эсвэл сэтгэл санааны байдлаар үзүүлчихсэн. За таны одоо элгийг гэмтгэхэд одоо өвдөхөд таны уур уцаа гэдэг нь одоо төвшөө айц нөлөөс нь гэдэг элэг чинь яг хариугаа үзүүлдэг байхгүй. Тэгэл асууч нь амархан. Элэг нь хавдартай хүн байна уу? Гэт олон улс суулгаж байгаа. Яг хавдартай хүмүүс нь бид нар нэг хавдартай хүмүүсийн шинжээс зүгээс ямар тухайн хүний нүүр бие
сэтгэлд нь ингээд ямар өөрчлөлт гарахыг мэдчихэдэг. Шууд ингээд бүх юм үйлдэл харагдана. Тэгээд элэг нөө хавдартай хүн байна уу гэхэд хавдартай бол элэг нь хавдартай би хавдартай гэдэг ингээд өөдөөс хариулдаг. Хорт хавдартай хүн байна уу гэж хариулна. Хатууралтай хүн байна уу гэж хариулна. Өөгчлөлтэй хүн байна уу? Элэгний томролтой хүн байна уу гэвэл маш амархан. Элэг нь халуунтай хүн байна уу? Элэг битгтэй хүн байна уу? Элэгнийхэн судас голын цус гэмтэлтэй хүн байна уу? Элэгний томголог нь гэмтэлтэй хүн байна уу? Цус нь хангалтгүй ялгарч байна уу? Өтгөрснөө бохорцсон уу? Бүгд хариулна. Би эдгээр хэрвээ завтаад энийг хариулж үзүүлье гэж бодож ирсэн. Тэгээ одоо цаг харсан чинь 1:15 минут болоод байна. Цусны хүүтэнд нь цусны чулуу үүссэн хүн байна. Хат гингүүт гээд төвжрээ явчихлаа. Гээд нөгөө өвчин. Тэмцсний чулуу үсээд цусны сувг нь нарийссан байгаа. Эсвэл цусны одоо чулуу нүсээд дотроо ингээд өвдөж чинь. Соргон нарийснаа ингээд гацчихдаг. Тийм амархан байхгүй. Яагаад гэвэл энэ махан би өөрөө бүх юмаа бидэрт хэлж идэг. Бид нар чинь тийм юутэй штэ төв мэдрэлийн систем гэх нэг том одоо нэгдүгээр байна. Хоёрдугаар нэг мэдрэлийн олон эсүүд яах гэж ажиллаад байгаа. Хөл daарлаа гэж толгоон дээр команд ирээд нэрээ миний хөл daарлаа оймс өмсөё. Миний ам цангалаа юм уу яа. Үгүй ирж ирсэн. Тэгвэл яг адилхан элэг чинь би хавдартай болоод байна. Би хоол одоо юу гэдгийг битгтэй болоод байна. Иржээд өгөхгүй. За тэгж үзүүлэх боломж байсан шүү тий. За энийг орохчод юу ярих вэ? Нэг цаг болсон. Яас үгээр юмшиг аргуудыг зааж өгөхгүй байна. За элгэнд нөгөө дотор ирчмүүдийг яаралтай маш богино хугацаанд нөхөх аргууд байна. Юу яа. Яг хөтэ нөгөө байгаль хэлхийд гарах марах юм бол мэдээж зайлшгүй хэрэгтэй шүү. Бэлтгэл хийдэг бол ямар нэг юм хийж ингэж уралд суудаг бол ямар нэг юм хийж ингэж бодож төвлөрдөг бол зүгээр битүү байшин битгий суугаарэ. Болж өгöd одоо газар дэлхий гадаа нар сарн дотор очиж байгаа хийдэг байгаарэ. Яагаад гэвэл элэг чинь хөрш шороо гэж хэлсэн шүү. Хөрш шороо гэдэг чинь юу юм? Ганцхан говийг хэлсэн. Өндөр уудын оройг хэллээ тийм үү? Уус ногоо модтой ой модны хөвд тайх тийм газрыг хэллээ. Голын гэрэг дээрх газрыг хэллээ. Юу гэдгийг бүх газраар байна штэ. Тэгэхээр тэгж гарвал их сайн. За ингээд ердийн үедэд хүмүүс одоо маш их одоо элгээ эмчлэл гэж байгаа. Одоо наад тоол наад цэнг бүжгэл хөөцөл инээ ноцолт уралд уулын ороо тийм үү зүгээр хүүхчиг өсөр хараа дэг төрөл төрлийн амьсгалын дасгалуудыг янз янзаар хий нэг за хоёрдугаар одоо үгээр хэмжлэнэ за дагаад хэлж болно одоо дагаад хэлж болно шүү гэхдээ чин сэтгэлээсээ хэлнэ шүү үгийг нөгөө үг болгоныг хэлэхэд 3 уг нь бол 5 төвшин байгаа бид нар 5 төвшингийн шаардсангүй үгийг сэрэмсэр гэж хэлэх энэ бол шин чанарын төвшин гэдэг юм уу? Өөр шин чанарт хүрэхгүй хэлж байна. Тэр үгний үнцнийг танихгүйгээр энэ тэгэхээр сэрэмсэр сая юу хэлээд байсан бэ? Гэхдээ бүр огт сонсоогүй хэлж болж байна. Эсвэл сонсож болж байна. Тэгэхгүй сэрэмсэр гэдэг үгийг одоо сэрэмсэр гэж үг хэлэх гээд байгаа байхгүй юу? Тэгэхээр сэрэмсэр гэдэг үгтэй махан бид нар ямар ажиглалд өөрчлөлт явагдахыг мэдэрч хэлнэ. Хоолойны өнгө яаж өөрчлөгдөхийг, хоолойны энэ төмөнхүүд яаж ажиллахыг тархинд яаж одоо юу мэдэгдгийг надад юу бодогдохыг мэдэрч байна. За тэгэнгүүт дараа нь дахиад гүн рүү н орно. Чин сэтгэлийн угаас хэлэнгүүт сэрэмсэр гэдэг үг гүн рүү орохдоо сүнсэн дээр ямар өөрчлөлт гарч байгааг мэдэрч хэлнэ. Эрчмийн ямар урсгалууд явж байна, хаана хүрдний гацаа байна, эсвэл хүрд нээгдэж байна. Хаанаас ямар эрчим орж ирж байна гэдгийг мэдэрч хэлнэ. Бүр гүн төвшөнд нэлнэ. Сэрэмсэр гэдэг үг амин чанарын төвшөнд хэлэхлээр сэрэмсэр гэдэг үгийн амь руу нэвтэрч хэлнэ. Өөрөөр хэлбэл үг амьтаа гэдэг байгаа шүү дээ. Үг амьтаа хэмж үг болгоныг бүтээхэд амин орны эрчмийг ашигласан дахиад тэр үгийг амин чанарын төвшөнд ихэд амин орчныхаа эрх болго руу амин эрчмийнхаа одоо үүсгэл рүү очиж холбогдчихэдэг. За ингэн тэгэхээр сэрэмсэр гэдэг үгийг хэлэхэд яг нь элэгний 2 4 6 8 дугаар хүнд цэвэрлэгдэнэ. Үнэхээр чин сэтгэлээсээ хэлж чадах юм бол тэгээд хэлэхдээ элгэн дээр анхаарлаа хандуулаад анхаарлаа төвлөрүүлж байгаад хэлнэ. Тэр сэрэмсэр гэдэг үг үнэхээр шин чанараас нь мөн чанараас нь амин чадсан нэвтрээд хэлж чадах юм бол өөрийн ирэхгүй инээд чинь хүрээд удахгүй гжигдүүлсэн мэт инээдэг. Бүр гжигдүүлсэн мэт сугаан ингээ хажаад ингээ ингэж инээдэг. Энэ эрчим мэлмийн хүр дээр дамжиж байна. Тэгжээж нөгөө элгийн чинь одоо хөдөлгөөнд оруулна. Элгэнд чинь нөгөө серотонин буюу адреналин даврыг ялгуулах. Бусад хэрэгтэй даавруудыг ялгаруулад хэрэггүй даавруудыг одоо шатаах гэдэг юм, хорих гэдэг юм, задлах гэдэг юм, устгах тийм төлөв байдал байна. Тэгэхээр энэ тийм хэцүү биш
биш шүү дээ хүмүүсээ. Одоо хэлий сэрэмсэр 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 чин сэтгэлийнхаа угаас хэлнэ. Бүр чин сэтгэлээсээ. Сүнс чинь өөрөө хэлж байгааг мэдрэх хэрэгтэй. Амин сүнс чинь буюу зүрхнээс чинь хэлж байгааг мэдрээд сэрэмсэр гэдэг үг хаанаас анх ямар эрчмийн төвшөнд сэрэмсэр гэдэг үгийн эзэст хэн байдгийг ямар амин орон зайд очиж холбогдсон амин орон зайгийн тогтоон барьж байгаа амины эзлүүд нь хэн бэ гэж мэддэг. За энийг хэлж үзье шүү манайхан мэдээ бүгдээрээ сэрэмсэр гэж хэлж үзээрэй. За дараагийнх нь үг нь би одоо мэдээ хэдүү үг бичээд аваад ирсэн. Ягаад гэвэл элгийг бүтэн эмчлэх олон хүрдүүдэд нь зэрэг хүрч чадах тэр үгүүдийг явуулж байгаа. Үгээр хүн өөрийгөө эмчлэнэ. Үгэн эмчилгээ гэж энийг хэлдэг. Үгийн ангаах чадвар. Манай байгууллага бас ийм хүн юмдыг ашиглаж байгаа учраас нөгөө үгийн дом ашиглаж байна. Үгийн дом гэнэ үгийн шид гэнэ. Би аргаа хараад үгийн одоо шид гэж заахтаа энэ үгүүдийг заагаад байгаа. Уг нь үгийн шид биш эрдэмэл юм байна. За тэгээд хэлье. 33 Баатар судрын нэг нь үгийн эрдэмт Баатар гэдэг. Тэндээс бид нар энэ үгийн хүчүүдийг таньж мэдж авсан байна. За баясгалан гэдэг үгийг хэлнэ. Баясгалан гэдэг үг хэлэхдээ элэгний чинь 4, 6, 9 дугаар хүнд цэвэрлэгдэнэ. Тэгээд хэлэхдээ болж өгöd ингээд баяр баясгалантай зүйлээ зүгээр бодож байгаа л хэлж бодохгүй ч хэлж болно. Зүгээр баясгалан гэдэг үгийнх нь өөрийнх нь хүч нь баяр баясгалан бэлгэлж байгаа учраас тэр за одоо өвдөөс нэрээ сонгохдоо энэ төлөвийг юу гэж нэрлэх вэ гэж бодохдоо энэ баясгалан гэдэг үгийн амин эрчмийн тэр урсгалтанд холбогдохоор тэр хүнд нэг тийм баясгалан баяр төрөөд байгаа энэ шинжийг ашиглаад баясгалан гэж нэрлэжсэн байхгүй. Тэгэхээр үгийнх нь амьд баясгалан гэдэг буюу тэр хүний баяр баясгалан мэдүүлэх баясгалан гэдэг төлөв байдал тэр хүний оруулах зорилготойгоор хийсэн эсвэл тийм төлөв байдлыг төлөөлж байгаа учраас хүссэн хүсээг баясгалан гэдэг ингээд инээдээ барьж чадахгүй болтлоо. Инээд хин нэгнийг шоолж инээж байгаа мэд тэгж хэлэгдэнэ. Нэг инээдтэй яг хэлэх гээд нэг хүн сая би сони юм харлаа сони инээдтэй юм харлаа яг ингээд хэлсэн ах уу гэж хэлгэснээр өөрөө хэлчихгүй бодон гэж инээгээд идэв штэ. Яг тийм төлөв байдал болдог байхгүй. Зүрхэн дээр давхар юм. Зүрх давхар юмшлэгддэг. За энийг хэлээ шүү. За ёо. Баясгалан ингээд хэлээрэй манайхан. Хэцүү биш. Элэгний өвчтэй байгаа хүмүүс, элэгний өвчлөлтэй байгаа хүмүүс хэлээд тэгээд зөвхөн үг хэлчээ суугаад цаанаа үйлчлэн засахгүй байх юм бол нөө эндээс нь засал яваад эндээс нь буцаж үүдээд тах юм. Энэ очны харшилтаа аль илүү давмгаа аль илүү бүх оршиж байгааг буцаад нөгөөдгөд оронгуулах магадлалтай учраас бас хянжгаад хэлээ шүү. Тэгэд баясгалан гэдэг үгийн эрчимчин бие элэг рүү чинь нэвчээд хүрдүүчд нь засах боломж олгохын тулд нөгөө чи үүдлүүдэд хязгаарлаж штэ. Хязгаарлах ёстой. Ухамсарал одоо үнээс хойш би элгээ өөр гэмтэж байгаа юм байна. Би өөрөө элгийг гэмжлээ дараа нь бус хүмүүсийн элгийг гэмжлээ. Магадгүй чи өөр одоо янз янзын байдлаар чи элэгний өвчтөй болчлоо. Тэнгүүд ах тэр эргэн тойрож хүмүүс элэгний өвчтөй болно. Яагаад гэвэл адилхан үйлдэл гаргаад адилхан зам төлөв өгдөөд буцаа чи нөгөө хүмүүсийнхээ элгийг шимшрүүлээд байгаа. Тийм аюултай. Тэгэхээр тийм байна. За хайр гэдэг үг. Биш жаргалан гэдэг үг. Жаргалан гэдэг үгийг хэлэх хэрэгтэй. Бас л мөн чанар, шин чанар, амин чанар. Энийг битгий мартаараа хүмүүсээ мөн чанар тэгэхээр шин чанарын төвшөнд хэлье. Жаргалан Ж үсэг үсэг эндээ тэглээ жаргалан гэж мэдрээ. Энэ чинь амин шин чанар шүү дээ. Шинжин ийм зүйл мэдрэгдэж байна. Ингэж хэл зурлж байна. Нэр үсэг нь ингэж хэлэн дээр орж байна. Галан гэхээр одоо өргөлт нь одоо гаа дээр авч ийн гэдэг юм. Ингээд хэлээд вэрээ ингээд жаргалан явдаа сүнсний төвшөнд хэлээ жаргалан гэж юм мэдэрлээ. Эрчим чинь гүгээд ирнэ. Андшгүй. Гэт яваа шүү. За элэгний 6 8 дугаар бүдийг цэвэрлэнэ. Хэлэхдээ цөсөн дээрээ төвлөрч хэлв. Их сайн. Цөсөн дээрээ. Цөсөн хаана би мэдэж байгаа юм чинь дотор буй доод хэсэгт нь байна. За жаргалыг мэдэртлээ хэлнэ. Нэрээ жаргалтай хүн чинь нэг ийм төлөв байдгийг би нэг тэгж жаргаж байгаа үедээ нэг иймэрхүү шинжтэй байсан шүү дээ. Миний жаргал хайчих. Би бас жаргалтай төлөв бий болгоо. Өөрийнхөө жаргалыг бусаач олж авъя гэж бодож хэлээ шүү. Ягаад гэвэл яг тийм инээмсэглэл мэдрэгддэг юм аа. Би болдгоо. Үгийн хүч нь тэр. Үг нь өөрөө тийм л инээмсэглэлийг хүнд хайрладаг, баяр жаргалыг бэлгэлдэг тийм үг шүү хүмүүсээ. Тэгэхээр энэ сайхан өгнүүдийн хооронд хууц уйл одоо юу гэх юм те дэмэр балаар гэх ийм үг хэлээд дэмэр гэдэг нь өөрөө болоо цаад хүн дэмэр нь балаар гэдэг цаад болоо өөрөө балаар нь тийм биз. Тэр үг нь өөрөө тийм эрчимтэй балаа төлөв байдал зориулсан үг штэ.
Тийм биз дээ. Тэгэхээр тэгж битгий хэлнэ. Монгол сайхан баян хэлээ. Зөв ухая. Үгийн үн цэнийг зөв таня. Үгийн үндэс язгуурыг зөв таня. За тэгээд яагаад монголчууд маш их амны бэлэгтэй ярьдаг байсан. Яагаад магтаад өрөөл гэдэг үг тэгтлийн хэрэглэдэг байсан. Яагаад нэг нэгнийхэн сэтгэлийг уран дуудаж асар их урмын үгүүдийг хайрын үгүүдийг хэлдэг байсан бэ. Монголчууд дэлхийн хайрын эзэд гэдэг. Цаана үг нь тийм л байсан баг. За тийм байна. За жаргалан гэдэг үг хэлэхдээ цэцэн дээр анхаарлаа хандуулна гэсэндээ за тийм нэг жаргалтай хүн ингэж инээдэг штэ гэдгийг мэдэртээ эсвэл бодож инээгээрээ өөрийнхөө жаргалтай байсан төдийг эсвэл хүүхдээ хараад хүүхдийнхээ жаргалтай байгаа төдийг бодоод хэл аяндаа тэр чинь үйлдвэрлэгдээд чиний бид зөвхөн жаргал бий болно. Хэл зөндөө хэл олон хэл хэл чаддаг болтлон хэл инээдэг болтлон хэл үржих хүртэл ч орж ирнэ чинь. За хайр гэдэг үг хэлэх хэрэгтэй. Хайр гэдэг үг хэлэхэд бусад бүх эрхтэн эмчлэгдэнэ. Айлхан эдгийн тухайд яриад байна. Элгэн дээр л би хүрдгийн одоо сэдвэн барьж яриад байна шүү дээ. 4 6 9-р хүрд. Манайхан дээр туушруу шүү. Тэр зөвхөн элэг юм гэлээ. Биний элэг эрүүл хэмжээ хэлэхгүй. Үгүй бүгдийг нэмчихнэ. Энийг маш сайн ойлгоорой. За 4 6 9-р хүрд цэвэр. Хэлэхдээ яг элэгнийхээ босоо голч буюу их элэг талдаа буюу элэгнийхээ баруун талдаараа төвлөрч хэл. Элэг маш их хайраар дутсан байдаг байхгүй. Тэгэхээр элэг хүн өөрөө хайраар дутсан гэдэг. Тийм үү? Нийгмийн хайр, ах дүүгийн хайр, найз нөхдийн хайр гэдэг юм уу? Нэгдүгээр, хоёрдугаар хүн бид өөрөө их дэлхийг хайраар дутаацсан шүү дээ. Өвдөөд шиг дэлхийг хайрлаж байгаа хэн байгаа юм? Монгол гутлаа өмсөө зөөдөн гიშгэд явж байгаа хаан хэн байгаа юм бэ? Тэгэхээр их дэлхийг хайраар дутаасан тийм. Тэгэхээр одоо тэрхгүй хэдүүлээ. Тэгэхээр элэг нөгөө нэг хайраар татсан учраас эзнийхээ тэр хайртай гэдэг үгийг сонсохыг маш удаан одоо хүлээж ер нь бол хүнээс нэг хайртай гэдэг үгийг сонсох тэр хүсэн хүлээж авсан хүнээс хайр гэдэг одоо зүйлийг мэдрэх шиг хамгийн гоё зүйл байхгүй шүү дээ. Хүн тэгэхэд өөрийн ирэхгүй хүсэж байгаа үгийг сонсоод уйлдаг шүү дээ асуудлаа. Яг тэгж элэг уйлдаг. Тэгэхээр хайр гэдэг үгийг хэлэхдээ би махбодороо дүүрэн хэлээрээ бүх эргэтэн чинь уйлан тэгтээ элгэн дээр анхаарал хандуулах юм бол элэг чинь зүрхэн дээр анхаарлаа хандуулах зүрх чинь бөөрөн дээр хандуулах бөөр чинь бүгд дээр хайрыг мэдэрч тэндээс хайр гэдэг зүйл ирчим ундарч бүгд нулимсараа гомдол цөхрлөө хайр өгүүлжсэн тэр хэцүү зүйлүүдээ бүгдийг гаргадаг юм аа. Нөгөө шүүдлэр хороороо нэдүүдлээ ялгцаараа тий хаядлаараа гаргана. Энийг бодон хэлээрээ. Нэг удаа хэлж өнгөрөхгүй. Эм шиг хэл, хоол хүнсшгэ хэл, өдөр тутмын хэрэглээшгэ хэл. За тэгээд дараа нь эрх чинь ингээд ураа тайвшраад ирэхээр аль нэг эрхтэн чи ялгаагүй тайлбарлаа дандаа хайрлаж явах хэлээд хайртай гэдэг улам олон хэлнэ гэж хэлэх тусам чинь та нар өөрийгөө харна хүүхчиг өмөлцөн уйлна. Тэгжээж элэгний бэтгэрэл тавигдана. Эд эрхний чинь бэтгэрэл тавигдана шүү. Санаачрал нь тавигдана. За энэ давхар зүрх хэмжлэгдэн. Тэгэхээр нэг ийм давхар хэлээ. Нөгөө зөв зүгээр байж байгаа хүн гуйтглаад байдаг. Зөв зүгээр байхад нэг санаашаа битгэрээ. Миний бүх амьдрал сайхан байна. Гэхдээ би миний сэтгэл нэг хоосон байна. Би нэг юм хайж өгүүлээд. Гэхдээ магадгүй эдрийг та нар өгүүл. Элэг зүрх бөөрчөнд тэрийг өгүүлээд байгаа юм биш үү? Сүнсчин өсмийн хөтөлд орчоод бас өөрөө чинь хайр нэхэд байгаа юм биш. Энийг бодоо бүгд адилхан бодно шүү. За элбэрэл гэдэг үг хэлэх хэрэгтэй. Элбэрэл амьтаа болоод хүчтэй. Имчилгээний үг. За зөвхөн имчилгээ биш ээ. Эд баялагч дуудна энэ үгнүүд чинь бүгдээрээ чамайг сайхан болгоно. За элбэрэл гэдэг үг ихээр нөгөө элэгний 2 3 5 7 дугаар хүч цэвэрлэгдэнэ. Хэлэхдээ нарийн гидсэн дээрээ төвлөрөн байж хэлээрээ нарийн гидсэн дээрээ нарийн гидсэн хаа гэдгийг мэднэ үстэй болохгүй интернетээс аваад миний нарийн гидсэн ингээд олцоорой доо. Хитрхи бэлэн будаа идэхээ суудаг шүү. Ганц ингээ уцаараа хайчих юм хаа гэдэг багшаа нарийн гидс гэдэг ингэх юм бол дургуун хүрдэг шүү. За тэгэхээр юу яагаарай. Элбэрэл гэдэг үгийг хэлэлээр маш их гомдолтой бас уйлна. Тэгээд аргадаал тайлшруулаад уучлал ирж хэлээрээдээ зүрхэн хүртэл дамжиж орж ирнэ. Өөртөө л эдэрхтний ингэтлэн гомдооцсон, ингэтлэн хайраар дутаацсан байгаа хэлж байж олон удаа мэдэрчээс хэлнэ. Сүв хаалттай байхад эхлээд мэдрэхгүй. Сүвээ нээгдэлд хэлнэ. Сүв нээгдсэний дараа сүвээр эрчим ортол хэлнэ. Үгийн эрчмүүд нөлөөлөлт хэлнэ. Тэгжээж энэ эдэрхтнийхээ сэтгэл зүрхний гүнд нэвтэрч чадна шүү хүмүүсээ. За гэрэл гэдэг үг хэлнэ. Гэрэл гэдэг чинь өвдөөс гэрлийг бас тэ. За энийг гэрэл гэж нэрлэе гэж зүгээр бодчоод юу гэж нэрлэх вэ? Гэрэл гээгүй шүү дээ. Цаана нь тэр гэрэл гэдэг зүйлийн амин ихтэй, амин ундрахтай, амин хүчтэй холбоод гэрэл гэж нэрлэсэн.
Тэгэхээр гэрэл гэдэг үгийг хэлэхэд тэр гэрэл өөрт чинь ирнэ. За элэгний 1 4 8 дугаар хөв цэвэрлэгдэнэ. Бүх биедээ төвлөрч хэлнэ шүү. Бүх бид чинь гэрэл хэрэгтэй. Гэрлийн дутагдлалд орсон ба. Битүү байшинд өдөржин суучаад нэг талаасаа нөгөө талаасаа бусад гэрэлгээ төгөөхгүй байгаа юм чинь дутах байхгүй, дутцсан байдгийг. Дутчихгүй ингээд мэдрэлгүй ингээ явах чинь дутцсан байгаа хэлбэр шүү. За тэгээд нөгөө бүх бид нар төвлөрөн хэлээд ингээ гэрэл одоо ингээ гэрэл гэж хэлэхгүй. Гэрэл бүх бие чинь гэрэл нэвтэрч арцганд юм аа. Гэрлийн урсгал бүх бие чинь ингээ дамждгийг. Арцгнаа тэрүүг нээл ингээ байж чадаад хөдлөөл ингэн тэр болгонд чинь гэрэл бэрүү чинь нэвтэрч гэрлийн дутагдлалд нөхөгдөж гэн гэдгийг маш сайн бодоорой. Үг нь хүртэл ийм үнцэнтэй. За мэлмиг хүрдээр орно шүү. За солонг гэдэг үгийг хэлнэ. Элэгний 2 4 6 8 дугаар хөв идэх чинь. Шээрлээд өгөөрэй манайхаа тийм. Шээрлээрээ маш гоё зүйл ярьж байна шүү. Энгийн зүйл ярьж байна. Эрүүл яг энгийн агоо бүхэн энгийн гэж монголчууд яагаад хэлсэн юм? Ийм энгийн учраас энгийн гэж хэлсэн байхгүй. Тэгээ бүх энгийн зүйлээ монголчууд бүгдээрээ таньдаг байсан. Үйлддэг байсан. Зам заншилтаа тусгацсан байсан. Гэтэл одоо зам заншил гэдэг зүйлээ ингээд үгийг одоо амингүй гэж ойлгодог болтлоо нэг нэгээр алан шүү, хогчин шүү гэж хараад. Аюултай. Аюултай тэгэхээр болохгүй. За аюултай гэж хэлхэн зөөрөө болсон байна. За ингээд солон гэдэг үгийг хэлэхэд ингээд цаанаасаа ингээд юу яадаг. Бүжгэлмээр санагдаад гар хөл хөдлөөд би толгой бүгд ингээд хөдлөн солон хүүхднөө солон хараад яаж ингээд солонгоо нааш гэдэг гүдэг байлаа бид нараа нааша солонгоо гэдэг гүдэг байсан шиг солон өөрөө одоо тийм сайхан байгаль тийм солонго ингээд татах юм бол хийж өөрөө маш их баясдаг. Болон ан амьтад маш их баясдаг. Тэр шиг нөө солонго гэдэг үгийн нэр чинь бээргүй хөө. Тэгж инээсэж баясаж цаанаасаа тэгэл одоо бүжиглээл, дуулаад, цэнгээл, найр, наадам, адшаад тийм зүйл들 байгаа хүн ямар сэтгэл өндөр байдгүй. Яг тийм байдал бий болно. Өөрөө ирэхгүй хөлтэй бүжиглээд хэлдэг шүү. Тэгэхээр за солон гэж хэлээрээдээ бэлгийн хөдөлгөөн ороод ирэн 10 хөл дээр идэх чинь бүх бие чинь халуун шатнаа. Маш гоё болно. За дараа хамгийн сүүл тэнгэр гэдэг үг хэлэх хэрэгтэй. Тэнгэр гэдэг үгийг хэлэх юм бол эдгээр 1 3 4 5 6 8 9-р тэр чигээр ариусна. Тэнгэр гэдэг үг хэлэхдээ тэнгэртэй залбирч мөргөж тусламж ирж хэлнэ. Бүх бүдэг чинь. Тэнгэртэй тусламж. Тэнгэрт чи хэн байгаа юм бэ? Тэнд байгаа гэрт хэн байгаа? Бидний хүүхдээсүүд байгаа. Бидэнд хайртай бүх хүмүүс тэнд байж байна. Бидэнд үр бодоод ирэх хүмүүс байж байна. Ачтай болоод ирэх. Бид нар өөрсдөө тэр хүмүүсийн залгам талаа болсон хүмүүс бүгдээрээ тэнгэрээр таран суудсан байгаа шүү дээ. Нэг талаасаа. Нөгөө талаасаа их дэлхийг бүтээсэн эзэдүүд нь тэнгэрт байна. Бүх юмний эзэдүүд тэнгэрт байна. Тэгэхээр тэндээс бид нар тусламж хүсэж ш. Тэндээс бид нар авралаа нэрнэ. Тэнд л бид нар шүтэн залбирэн штэ. Бид бүтээснийхэн төлөө, байлгаж байгаагийн төлөө, амьд байгагийн төлөө, боломж олгож байгаагийн төлөө, амьдруусныхын төлөө, итгэл найдар тэлгэснийхэн төлөө, хүн болгосныхын төлөө, өнөөдөр амьдрал алхан тутам тусаж дэмжиж тэтгэж явж байгаагийн төлөө, тэнгэр заяатай энэ хөх Монгол төвөөснийхэн төлөө зөндөө олон юм талгаж болж байна, залбирч болж байна, тусламж дэмжиж болж байна. Тэгж хэлнэ. Тэнгэр болгоны цаана нулимс ирнэ. Болгоны цаана аз жаргал баяр баясгалан ирнэ. Энэ бүгдээр чинь биеэр чинь маш их хэрэгтэй даавар. Нөгөө үндсэн ядчил 4 том даавраа яриа. Тэгээд бусад бүх дааврууд ялж байна. Ийм л байна хүмүүсээ. Тэр эрүүл яг энгийн шүү. Тэгээд энэ бүгдийг хэлж байгаарай. Хэлж чадахгүй л одоо юу гэдгийг ирээд манай багш нараас зөвлөмж авч байна. Би яг яаж хэлдгийг заа. Одоо яг үгүй яаж хэлдгийг ч мэдхээр болцсон билээ яг үнэндээ би хэд чинь. Одоо Монгол гэж энийг хэлээд байна. Би наа Монгол гэж битгий монголчуудыг монгол болгоод байна. Үгүй монголчууд бид өөрсдөө яг үнэхээр тэнгэрийн өвгдийн нүдээр харах юм бол одоо юу гэдэг ямар болсон гэдэггүй. Ямар ч байсан жоохон юм гадарсан бид нар эргээд ингээ харлаа. Бид ямар мунхаг байсан гэдгийг хараад байгаа байхгүй да. Хүмүүсийн асуулт байна. Одоо бэлгэний өөх эмчилгээ байгаа юу? Цэсний чулуу эмчилэгдэх үү гэсэн байна. Одоо ингээ аргын зааж өгч штэ тий. Бэлгэний өөх бол бүрэн алга болдог. Нэгэнд өөхөлж болж байгаа юм чи буцаач бас болдог. Тэгээ түрүүн хийсэн тэр сэтгэлийн сөрөг хөдлөлүүдээ өөрөө хямн, сэтгэлээ өөрөө удирдахад суралцсан, төвлөрн бясалган. Дээрээс нь амтан өгөөдийг хилээд өгсөн. Одоо тэр өөхтэй эсгээр төвлөрж байгаа үгнүүдээр ирчмийн задлан штэ. Өөр
одоо гих мэт ийм өөр зөндөө олон эмчилгээний юм байгаа учраас өөрт тухтайгаа өөрийнхөө амжихыг одоо хэрэгжилж үзэж эхэлнэ. Ер нь элгийн явах хөдөл яг хоол хөдөлгөөнөөр зөв хооллоод яг хөдөлгөөний хийгээд байгаль гаргуулаад амьсгалаад сэтгэл санааг энэ элгийг цуцаачихын бүх сөрөг эрчимүүдийг ялгаруулахгүй байх юм бол маш хурдан богино хугацаанд алга болдог байхгүй юу? Цэсний чулууч гэсэн тийм шүү дээ. Маш хурдан нөхөн төлждөг. Тэгэхээр боломжтой шүү. Тийм болохоор бол элгийн өөхөд элгийн өөхийг буулгах юм зөвлөдөггүй юм. Өөрөө алга болох ёстой байхгүй. Хурдан алга болж чаддаг. Цэсний чулууны хувьд бол ерөнхийдөө тийм хатуу зан характертай хүмүүс янз бүрийн чулуу үүсгэх нь илүү байгаа гэдэг. Тэгээ Чулуу шиг хатуу болоод нэг хэлээ эхлээд нөгөө нэг хамгийн эхний миний ярьснаар нөгөө нэг хэрвээ гадны элдв зүйлүүд нь хаалтсан эсвэл хитрхийг эрчмийн хуралдаанууд бий болчоод өөртөө нөгөө нэг одоо сэтгэлийн хүч гэдэг юм бодлын хүч муутай байгаа тусам дэмжлэг авъя гэх юм бол ирээд салгуулчих болно. Эрчмүүдээ хүчтэй задлуулчих болно. Эрчмийн задлахад тэнд байгаа сөрөг мэдээлэлүүд хамт задарна. Одоо уурлаа хин нэгэн даймар гомдсон гэдэг мартаж чадахгүй гомдчихлоо гомдын улмаас илгэндээ одоо битгч юм юу ч юм үүсгэсэн байх юм бол тэр гомдлыг чинь нэг эрчмүүдийг задлаад ингээд юу төлөө эрчмийн үед зад хийдэг шиг одоо юу төлөө эрчмийн шалгууд байна тийм үү? Эрхүүд нь байна. Бид нэр ингээд задлаад эрчмийн задлаад мэдээлэлтэй хамт устгаа явцсны дан цаана одоо юу гэдгийг сөрөг нэг бүрхээд байсан хүрдийн хацаагаад байсан эсвэл дэлгэрний гадуур бүрхээд байсан эсвэл бодлоо тэр элэг рүү очих сувг судлыг хаагаад байсан тэр зүйл чинь байхгүй очингууд хамар нөгөө юмудаа хэлээдээ бол илүү хөнгөн байж магадгүй. Гэхдээ уг нь бол нөгөө нэг хүн өөртөө оролдоод амжилтанд хүрэх юм бол илүү туулахаараа амжилтанд хүрсэн одоо таньж мэдсэн зүйл илүү өөрт нь үн цэнтэй үлддэг л дээ. Маш бат бөх суудгал та. Тэгэхээр заавал нөгөө юм наалдсан гэдэг гадны тусламж авах гэсэнгүй шүү дээ. Нөгөө за одоо нэг бог одоо яри тэгээ за зэтгэр байжээ гэж үү. Зэтгэр чинь юун дээр оршин тогтоод бидний гарч байгаа нөгөө ууран дээр уцааран дээр үзэн гэдэлтэй одоо тогтчихъя гэж үү. Тэрийг болоод талаар тэр чинь ялгархан болоод юм. Оронд нь ажлын гэрчин гэдэг юм амар тайван байдлын өршөөд үйлчлэлийн гэрчин бий болгоод талаар нөгөө нөхөр чинь зөвхөн тэр эрчмийн орон зайд бүхлүүдэд тэр эрчимд дурлаж орж байгаа учраас нөгөө хооллох эрчмүүд нь миний одоо дуртай өхөө болоод байх юм бол би тэр одоо юу дуртай ажлыг нь хийхгүй дуртай хоолносыг нь өгөхгүй байх юм бол би энэ үнээс миний ажлаас явцдаг шиг нөгөө нөхдүүд явчихна. Нөгөө таагүй одоо би юу гэдэг өмхийн өнөрт дургу байлаа гэж үү. Тэгэхээр өмхийн өнөр өмсүүлдэг газар байх юм би өөрөө ирэхэд болоод орхон болоо явчихтай адилхан нөгөө дүүлийн чинь бидний тэр авч явлын эрчмүүд чинь нөгөө дүүлийн чинь өмхийн өнөр дургу өнөр байхгүй. Тэр өмхийн дургу өнөрөө нутуулаад хамар аман битүүрээд ингээ өөрийнх нь эдэрхтээ өгдөөд гэдэг бушуухан хаяад явдаг учраас цаан эрчим гэдэг юм зөв эрчмүүдэд ариун ихээр дэлгэрүүлээд байх юм бол багаар нөгөөдөл чинь жижигсээр байгаад холцоор байгаад турсаар байгаад өлцөр байгаад нэг өдөр хаяад багт явчихдаг байхгүй. Тэгэхээр заавал засахгүй байж болно тийм ээ. Хоёр талтай шүү. Тэр нөгөө энэсрэгийн сөрөг шинжлэх үеийн баг ганцныг үйлдсэн тохиол баг ховор өгдөгтэй дандаа хавар хэд тэгээд маш олныг үйлдвэрлэдэг учраас одоо үнэхээр өөрийнх нь хүч хүрэхгүй болсон тохиолдолд бусны тусламж авч болно. Тэгэхээр энэ сүнсгэл бие дээр байгаа энэ нарийн биештэй сүнсгэл байна уу, хурд байна уу, эрчмийн судалсан бүгдээрээ энэ нарийн бие дээр байгаа энэ орон зай дээр цэвэрлэгээ сайн явцсан байхад махан бие бол унтуулаад амраагаалыг шимийн хүчтэй маш олон засвартай тийм. Ерөөсөө амралтын төлөв тайвшруулна. Тэгэхээр махан бие дээр байгаа үүссэн юмыг тэр удирдах байгаа 95% орон зай дээр байгаа нөлөөллүүдийг алга болгочих юм бол махан бие маш амархан засвархад ерөөсөө өөрөө бэлэн байж яадаг. Яг хоолын нөгөө л амьсгалуулаад хөдөлгөөл амраахад л өөрөө шууд өөрийнхөө алдаануудыг маш хурдан засдаг учраас гэхдээ нэг амрах гэдэг дээр нэг юм ирчээ. Ийм цементэн бетон дотор унтах юм бол удаан л нэг талаасаа. Тэгэхээр аль болохоор гэрэлтэй нартай талтаа одоо байшинд унтах гэдэг. Эсвэл одоо агаарчлах юм гарч байна. Маш амархан богинохон хугацаанд унтаал ядаргаач нь гараад ядаргаа гарах нь сүнсэн бид чирэгтэй ирчихвэл махан бид чирэгтэй ирчихвэл нөхөр унтчаа хооронд бид нар яаж нэг элэг рүүгээ дайр тоглох байгаа шүү дээ. Муу юм бодохгүй байгаа, муу хэлэхгүй байгаа тийм. Тэгэхээр элэг рүүгээ гэдэг нь ус рүүгээ дайр тоглохоо болонгод нөгөө эдэрхтэнгүүр чинь ашгүй унтлаг өөрийнхөө тавар өөртөө сэргээгээд өөртөө нүг энэ өөрийгөө эмчилж байдаг. Тийм тогтолцоо гэдэг нь үйлдэл програмчлсан хөтөлбөр нөр явагдаад эхэлнэ. За ийм асуулт ирсэн юм. За бусд нь бол байна. За өнөөдрийн хичээл оролцсон тайлбар сургалтыг сонсон бүх хүмүүст баярлалаа. Дараагийн сэдв чинь тэгээд нөгөө бас нэг сэдвээс байгаа сүнсүүдэд анхаарна. Сүнсүүдэд ерөөсөө анхаарна шүү. Махан сүнс гэмтвэл
Эдгний битэг халуун болно. Цэс өдвөрнө. Харуулсах гаш, уу гашууд автах, уйдахлах чинь өөрөө цусан сүнслийг гэмтээж байгаа нэг төлөв байдал. За махан сүнс гэмтвэл эдгний шар, эдгний өөхлөлт бий болно. Уйдах, чөтгөх, өөртөө гутрах, адгах, ховдоглох гэдэг ч юм уу те, ховдогсон ховхоо байдал иймэрхүү байдлыг хөтлөх болзошгүй. За амин сүнс гэмтвэл буюу амин сүнсийг гэмтээсэн шинжийн хэлэх гэдэг эдгний цирроз болно. Элэг хөрн, цоггүй, дүлгүй, урамгүй, азгүй, халамжгүй гэх юмчлэр ясны сүнс гэмтвэл цэсний цорго бүгдрэг цэсний уут нуглам одоо нугламтай болсон байдаг үсгийн нуглалт үүсдэг. Тэгээ хурцгарын аймагт зориггүй болно эсвэл зориггүй ийм зангууд нь имрүүгээ одоо харилцан юм чинь нэг нэгээ нөхч байгаа. Нэг өндөг дахиад хоёр шиг эсвэл зоосны хоёр тал шиг. Тийм болно. Гэхдээ амин сүнсний гэмтлэх юм бол эдгний судас томрхгүй. Тэгээ тийм юм чинь. За наран сүнсний холбоос тасрал. Сүнсэн бие дээр наран сүнсний холбоос тасрал нойргууд үүснэ болмоор элэг рүү дам нөлөөлнө аюултай. Саран сүнсний холбоос нь. За наран сүнсний холбоос тасрах юм бол бүхэн депресс их хэмжээр үүсэж элэг рүү бас нөлөөлнө, дам нөлөөлнө гэвчлээ. Ийм хүн шинсэндүүд байдаг. Тийм учраас бид нар онцлогоо ихтэй онцлогооны цаас барьчаад ингээд онцлог суугаад байгаа шүү дээ. Тэгээд нэг манай дээр ирсэн хүмүүс чинь маш их нэг буруу үргэлжтэй ч юм уу, хадтай ч юм уу, гацаатай гэхээр гайхаад байгаа. Гайхалтгүй нэг маш олон нэг янз янзын төлөв байдал бид нар чинь ингээд халигсаад байна тийм үү? Одоо ойж буугаад байна, эсвэл хэд их хямраад байна. Энэ болгосон дандаа нэг хүрдний гэмтлүүдийг гэдэг юм гацаануудыг авчирч байгаа. Бид нар жишээлбэл орон хүрдгийг ганцхан энэ хүрдийг үздэггүй. Сая элэгний орон хүрд цаана давхар яригдах нь биш үү? Зүрхний чинь орон хүрд давхар яригдана. Тийм учраас энэ хэвийн ч гэсэн доод хүрдүүд нь гацаатай байх магадлал өндөртэй. Эсвэл энэ хэвийн юм шиг нарийнхан хэмнээ нарийнсалтай юм нэ жоохон суугууд ингээд бусдаагаа тэтгдэг эсвэл хаац ингээд олон янз байгаа шүү. Тэгээ ганцхан орон хүрд гэхээр ганцхан зулаа хүрд байхгүй. Энд чинь мянган хүрд байгаа шүү. Тэгэхээр хүрднийхээ ойлголтыг бас их дэлгэрүүлж баяжуулаарай. За тийм ээ. За тийм ээ. Тэгээ дараагийн сэдв манд бөөр байх юм тийм. Бөөр тийм. Дараагийн сэдв бөөр байна. За тэгээ өнөөдөр сонсож оролцсон коммент хийсэн бүх хүмүүстээ баярлалаа. Шеэр хийж өгөөрэй. Шеэрлээд өгөөд олон хүнд хэрэгтэй шүү. Тэгээд өвчин чинь нэг бас өнөөдөр одоо бид нар чинь бие анхаарахаа болсон өвчнөө маш их даалт хэлбэрт байлгадаг. Би эргэтэн дүлий болчоод эсвэл завгүй болчоод юм те. Тэгээд нөгөө бие чагнаж чадахгүй туйлдсан хаан гинт нөгөө хүндэрсэн төлөвт нь мэдээд байна л да. Тэгэхээр тэрнээс өмнө сэрэмжилчүүд бас их зүгээр. Тэгээ манай байгууллагч нь хайхан гэдэг өргөөнүүдтэй. Тэгээд хайхан буюу нөгөө солилоодтай нөгөө сүнс одоо домхон өргөөнүүдтэй. Бид нар домхон өргөөдөр одоо энэ жил иймэрхүү нэмэлтүүд угаасаа нодлон бол 10 хоногийн хөтөлбөртэй манай 10 хоногийн хөтөлбөрт хамрагдсан хүмүүс бол ямар сайхан хөтөлбөртэй юм бэ гэж бас магтчихэж байсан. Хасын эмчилгээнд тэр явсан хүмүүс бол үргэлж сайхан. Одоо шил хасын эмчилгээ гэхэл 3 хоног явхад үнэрлэх тархин ажиллахаараа би үнэр мэдрэхээ болоод олон жил болж байгаа. Гэсэн чинь 2 дахь үнэрлээ би юм үнэртэй тэгэхээр 0 болсон чинь үнхэн үнэртэй мэдэрлээ гэж байна. Биний нэмээд хаагдсан гэсэн чинь манай хэсэг явсан чинь юм биний мэддэг очлаач гэдэг юм те. Нөгөө амар их айцтай байсан чинь айц хонцлог хийгээд өгсөн. Тэгэнгүүт ингээд гэрэлтээд гэх юм шиг богино хугацааны үр дүнгуудыг бид гаргадаг бас эмчилгээнүүд хийж байгаа. Нөгөө энэ шийдвүүд энэ эрдэмүүдийг бас таниад байгаа учраас нүүдлийн эмчилгээ гэж богино хугацаанд явдаг эмчилгээ гаргасан байгаа. Хасын эмчилгээ хийж байсан. За тэгээс хайхнууд дараа бас амжилттай байгаа. Тэгэхээр эмчилгээнүүдээ маш их баяжуулна. Тэгээ хүмүүсийн эрэлт хэрэгцээнд зориулах хөтөлбөртөө нөгөө бас нэг яг одоо жишээлбэл яг илгээрэн дараасан хүмүүсийг төднөөс төдний хооронд авъя. Эсвэл тэндээ авъя, эндээ авъя, эсвэл нүүдэлдээ авъя, эсвэл хастаа авъя гэх. Гэх мэт ингээд төрөлжүүлэх бодлууд бас байгаа. Тийм учраас бидэнтэй одоо хамтарч ажилтвал тэгээд заавал бидэртэй ингээд байнгын хараад спонсорын хямчиг байгаагүй танилаа мэдлээ авлаа яваад өөрийгөө хэрэгжүүлээд яв. Бус тэгээ эрдэм номдоо бус зүйлдээ ингээд зориул. Өвчнөдөө биш гэж хэлээд байгаа байхгүй. За бүгдэнд нь баярлалаа. Талархлаа. Шеэр зүгээрээ баярлалаа. Тэгээ санал хүсэлтүүдээ сайн бичиж байгаарай манайхаа. За түр баяртай манайхаа.